За сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. Film podcast-ийн ээлж нэгэн дугаар та бүхдэд хүрэхэд бэлэн болсон байна. За бид нар уран зохиолын дугаараа яваад хэдийнэ жил гарны хугацааг үзсэн байна. За тэгээд дэлхийн уран зохиолуудын хувьд бол бид нар сонгодог уран зохиолыг сонгоод явж байгаа. Тэгэхээр дэлхийд бол заавал унших ёстой 100 уран зохиол байдгаас бид нар ингээд шилж сонгоод ярьж байгаа. За тэгэхээр энэ удаадаа бол өсгөө бит хоёр бол хамтдаа дэлхийн уран зохиол сонгодог уран зохиолд гарсан дурддагддаг бүсгүүчүүдийн талаар ярихаар бол бэлэн болсон байна. За тэгэхээр ямар учиртай бүсгүүчүүдийн талаар эмэгтэй хүмүүсийн талаар ярих юм бэ гэхээр энэ бол ямар нэгэн байдлаар нийгмээсээ гадуурхагдсан өөрийн болон өрөөлийн шийдвэрээр шууд болон дам байдлаар одоо бие зардаг эмэгтэйчүүдийн талаар одоо ярих болно. Одоо манайхны хэлдгэр бол бие үнэлэгчдийн талаар гэхдээ тэдний амьдрал тэдний одоо ээдрийн асуудлууд юундэ байсан бэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй гэж үзсэн. За тийм учраас өнөөдрийн уран зохиолын подкастын сэдэв маань бол гонигт янхнуудаа дурсахгүй гэдэг нэртэй сэдэвтэй байгаамаа. За төгсгөөд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн мэндийг хүргэе. Энэ сэдэв их хурц сэдвэлтэй ялцчих. Оросууд их гоё нэрлэдэг шүү дээ. Хөнгөн авирын бүсгүйчүүд гэдэг. Сүүлийн үед уншиж исэн бараг дийлэнх зохиол бүтээлүүд дээр энэ төрлийн бүсгүйчүүдийн амьдрал, зовлон шаналл, за нөгөө талаас нийгмийн асуудлууд яагаад эдгээр зүйлс ингэж орж ирж гардаг вэ? Яагаад бид нар ер нь хүний объектификац буюу хүнийг одоо хэрэглээ болгох гэх асуудал ер нь хизээ язаа нийл их хүнд хүчээр асуудал байсаар ирсэн учраас ямар нэгэн байдлаар энэ тухай ярьж олон нийтэд хүргэж байхгүй болохгүй байна гэдэг шийдэлт хоёулаа өнөөдөр энэ тухай ярихаар болсон байна. Тэгээд та бүхэн хамгийн ихний ярих дүр маань Гюгогийн Фантин бүсгүй те. Фантин. Тэгэхээр өнөөдөр бол үзэгчтэй нартаа зориулаад 5 бүсгүйн амьдралын талаар бэлдсэн байгаа те. Тэгэхээр хамгийн ихний бүсгүй бол Виктор Хьюго буюу Францын алдар зохиогч, Францын эцэгч гэж нэрлэдэг Виктор Хьюго хэмээх эрхмийн Шовдор хүмүүс буюу Ле Месерабле зохиолын Фантин хэмээх эмэгтэйгийн талаар ярина. За мөн дараа нь 2 дугаарт бол Оросын уран зохиолч Куприны те. Яма хэмээх зохиол дээр гардаг. Женя болон Люба нарын талаар ярина. За дараа нь бол мөн Оросын уран зохиолч буюу Фёдор Михайлович Достоевскийн Гимзим буюу одоо Преступление и наказание зохиолын Соня Мармеладова гэдэг бас бүсгүйн талаар ярина. Харин хамгийн сүүлчийн эмэгтэй бол их зохиолч Нацаг Доржийн Ламбуга нулимсаар гардаг Үе баахгүй авахын тухай ярихаар болсон байна. За тэгэхээр энд бол цаг хугацааны үүднээс авч үзэх юм бол хамгийн ихэнд яригдах ёстой хүн бол мэдээж Виктор Хьюгогийн Фантин юм. За мань хүн бол 1896 онд Виктор Хьюго Шовдор хүмүүс ном бол хэвлүүлсэн байдаг. За тэгээд энэ бол ер нь хүндрэлт маш том тийм өвийг үлдээсэн, legacy үлдээсэн юм зохиол л доо. Тэгэхээр зохиолын гол дүр нь бол ихтэй өөр хүн байгаа шүү дээ, тэ. Одоо Жан Вальжан гэдэг ер нь хүний амьдралын талаар ер нь хамгийн одоо чухал Францын хувьсгалын үед Францын нийгэмд юу болж исэн талаар бол Парис хотын оршин суугчдын талаарх одоо ийм зохиол байгаа. Гэхдээ түүний хажуугаар орж ирдэг салгаж болшгүй хамгийн чухал одоо нэг дүр бол бие хөдөлдөг болсон эмэгтэйн талаар юм аа гэж. За тэгэхээр хоёулаа шууд зохиол руу оръё те. За Фантин гэж хэн бэ гэж? Фантин бол Францын хөдөө нутгаас гаралтай үзэсгэлэнтэй яг л одоо нэг юм 20-од насны. За тэгээд ерөнхийдөө нэг тийм 1800-ад оны үеийн тийм эмэгтэй хүмүүсийн дүр байдаг шүү дээ. Одоо хайр дурлалд итгэдэг, дурлал залууга хайрсан. За тэгээд ерөнхийдөө бол тэгээд нэг нийгмийн талаар нэг бодож үзэхгүйгээр те эсвэл бусдын талаарх бодол өөрт нь хамаагүй. Харин яг өөрийнхөө одоо тэр дотоод сэтгэл, тэр мөн чанар да илүү их тийм анхаарсан их тийм гэгээлэг тийм дүрүүд бол 1800-ад оны үеийн эмэгтэйчүүдийн уран зохиол дээр бол их түлхүү гарч ирдэг. Романтик дүрүүд. Тэгэхээр нөгөө 20-од насны эмэгтэй бол романтик байдлаа алдаагүй байгаа байдлыг бол романтикийн үед тэр ялангуяа гарч ирдэг. Тэгээ ихэнхдээ бол хайр дурлал нь бүтдэг зохиолууд байдаг бол Фантин бол ерөөсөө ийм дүр ерөөсөө биш. Яг түүний эсрэгээр буюу хувь тавилан нь ер нь нийгэм нь өөрийг нь ямар одоо бурангуй зүйл рүү түлхсэн бэ гэдгийг харуулдаг юм дүр. За тэгэхээр хөдөө нутгаас ерөнхийдөө хүсэл мөрөөдлөө тэгээд сайхан амьдралаа бодоод тэгээд хайр дурлал эрэл хийлээд романтик зандаа хөтлөгдөд Парис хот руу ирж байгаагаар анх шууд одоо Шовдор хүмүүс зохиолдол гарч ирдэг. За Фантины хувьд хэм бол тийм чинэлэг гэр бүлээс гаралтай биш. Ерөнхийдөө бол дунджаас доогуур одоо ийм одоо гэр бүлээс юм гаралтай эмэгтэй.
За тэгээд мань хүн бол Парис хотод очичоод Феликс Толомеос гэж хүнтэй анх уулзж учирдаг. За Толомео бол ямар хүн юм бэ гэхээр ерөнхийдөө бас юм тухайн үедээ байсан тийм романтик бас залуу л та. Гэхдээ илүү тийм угсаа гарал сайтай, ер нь буржуаз маягийн тий баг хөрөнгөтөн, жижиг хөрөнгөтөн маягийн. За тэгэл бус залуучууд чигээ тэгэл тоглоомонд их дуртай, мөрөдө тоглоомонд дуртай, найзуудтайгаа их тийм баяр хөөртэй зугаалах дуртай, дар суух дуртай ч гэдэг юм уу тий. За мөн одоо эмэгтэйчүүдтэй одоо баггүй их тийм холбогдож байсан. Гэхдээ сэтгэл татам яг л одоо 20-од насны эмэгтэйчүүдийн дуртай тийм фан гай байгаа байхгүй тийм кул гай тийм дүр байгаа байхгүй. За тэгэд энэ хоёр бол хүсэмжит залуу тийм. Тэгэхээр энэ хоёр хоорондоо уулзраад за тэгэл мэдээж залуу хүмүүс юм чинь хоорондоо үерхэн нөхөрлөн. За тэгээд илүү гүн гүнзгий харилцаа руу энэ хоёр орж эхэлсэн буюу яг л одоо нэг үерхэж эхэлсэн байна л да. Тэгээд хамтдаа амьдардаг болоод байр түрээслээ Парис хотод ингэж амьдардаг болоод за тэгээд сүүл рүүгээ энэ хоёрын харилцаа улам батчих эхэлсэн. Одоо Фантин бол за окей Толомео бол яг миний залуу юм байна. Би Толомеотэй үргэлж одоо хамтдаа байх хэрэгтэй юм байна. Хамтдаа байх юм байна гэж боддог. Гэхдээ яг эсрэгээрээ Толомео юу гэж боддгийг хэр зүгээр л нэг хэсгийн нэгэн жилийн нэгэн хугацааны нэгэн хормын зугаа гаргаж исэн эмэгтэйчүүдийн нэг гэж Фантиныг хардаг л да. Энэ зөрчлийн үүднээс бол тэр хоёрын асуудлууд үүсч эхэлдэг. За тэгээд нэг л өдөр зүгээр байж гал найзууд нь гэрт нь ирээл Толомеогийн тэгэхэд Фантин бол юу ч хэлж чаддаггүй. Тэгээд найзууд нь гэрт нь ирээд их тийм хөнгөн хуумгаа тийм хөгжилтсөн яг тийм хорн гараагүй тийм залуу хүний ёсоор бол ханддаг. За тэгээд найзуудтайгаа дагаал нэг л өдөр шууд алга ургуулсан юм шиг Фантиныг хаяал явдаг. За тэгээд үйл явдал цааш яаж өрнөддөг вэ гэхээр Фантин бол өөрөө ч мэдээгүй, Толомеод ч өөрт нь хэлээгүй, тэгээд ор сургаггүй алга болцсон. Тэгээд өөрийнх нь хүүхдийг тээжсэн гэдгийг бол мэдээгүй байдаг л та. Тэгэхээр хүүхдийг нэцэг нь бол өөрөө хүүхдтэй болсноо өөрчлөлтөө мэдээгүй байдаг. За ингээд Фантин бол тухайн үеийн 1800-аад оны үеийн Парис хотод яаж амьд суух вэ, яаж аж төрөх вэ гэдэг асар том хүндрэлтэй тулгардаг л та. Тэгэхээр одоо 21-р зууны нийгмийн байдал, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх орон зай, байр суурийг бол тухайн үеийн Францын одоо ёс суртахуун, за ер нь нийгмийн хэм хэмжээтэй бол харьцуулшгүй байгаа юм л та. Тэгэхээр бэл одоо юу гэдгийг ганц бие эмэгтэй хүн хүүхэдтэй одоогийнхоор одоо single mom гэж ярьдаг шүү дээ. Single mom болоод ингээд үлдсэн талаар. За тэгээд хүүхдэн төрсөн, охин төрсөн, Козет гэж нэртэй хөөрхөн охин төрсөн л дөө. Тэгээд бяцхан Козет гэдэг. Тэгэхээр шовдор хүмүүсээс өмнө хүртэл одоо Козет охин гэдэг нэртэй зохиол бол хэвлүүлсэн байдаг. Тэгэхээр шовдор хүмүүс зохиолд нь Козет охиныхын дүр нь одоо өмнөх бичсэн бэсрэг туужийн дүр нь ороод ирсэн байна л гэсэн үг. За тэгээд Козет охиноо төрүүлээд за тэгээд энд бол ажил төрөлд орё гэдэг. Мэдээж хэрэг Парис том хот юм чинь ажил бас олдно. За тэгээд үйлдвэрт орсон, ноёдлын цехт ажилд орсон байдаг. За тэгээд эндээ бол эхний хэдэн сар бол асуудалгүй сайхан ажиллаа, цалин хөлсөө аваа. За охиноо тэжээхэр хэмжээний гэхдээ яг тийм чинээлэг нэтэрэ гэж байхгүй шүү дээ. Яг л одоо өдрийнхөө дүндээ дун одоо өдрийнхөө талхыг аваад өдөржин ажиллаад дуусдаг. За ингээд явж байтал ажил дээр нь тийм цуу яриа гэхүү эсвэл нууцсан задарсан гэхүү Фантиныг эцэггүй хүүхэд төрүүлсэн гэдэг нь бол мэдэгддэг л дээ. Тэгэхээр тухайн үедээ эцэггүй хүүхэд төрүүлнэ, single mom байна гэдэг асуудал бол тухайн үеийн суртахууны хэм хэмжээгээр бол байж болшгүй ийм үзэгдэл байна л да. За энэ нь бол эхэндээ бол үйлдвэрийн ажилчны яриагаар ингээд хүн хүний чих дамжаад, ам дамжаад яригдж явсан бол сүүл рүүгээ үйлдвэрийн эзэдлүү нь их орсон одоо мэддэг болсон байна. Тэгээд сүүл рүүгээ маш их дарамт шахалтны үүдэн дээрээс Фантин бол ажиллаа орхиос өөр аргагүй болдог. Тэгэхээр ерөнхийдөө бол халагддаг л гэсэн үг л дээ. За тэгээд нөгөө охиноо яаж тэжээх вэ гэдэг том асуудалтай нүр тулгарсан. За тэгээд Парис хотын захад байдаг нэг Парис хотын гадуур байдаг тийм зайтай байдаг. Хэдэн мэйлийн зайтай ч үлээ дээ. Нэг тийм дэм буудал ажилуулдаг. Одоо манайхан тухайн үед бол ин гэж ярьдаг байсан. Ингээ хүмүүс очиод хоолундаа бол гэрээ эцэгтэй ингээд хийдэг. За тэгээд дээдлийнх нь өрөөнд, адрынх нь өрөөнд ч юм уу амардаг ч юм уу тийм дэм буудал ажилуулдаг. Тенардиагийнхний гэр бүлд Фантин бол өөрийнхөө охин Козетыг аваачж өгдөг. За тэгээд ерөнхийдөө өөрөө хүүхдэд хийж чадахгүй байнгын ажиллах хэрэгтэй байсан учраас үйлдвэрт ажиллах дайлуудыг аваачд өгсөн байсан. Тэгээд цалингаасаа өдий төдийгөөр охин руугаа явуулдаг. Гэхдээ Тенардиагийнхний гэр бүлийн характер бол тэр чигээрээ тухайн үеийн Парис хотын, Франц улсын ёс суртахууны хэм хэмжээг гаргасан ийм дүрүүд байгаа юм л да. Яагаад гэхээр
ер нь тухайн үед хүмүүс мөнгө төгрөг байхгүй, бие биенээсээ ашиг хонжоо хардаг. Ихээхэн тийм хүн чанараа алдсан тийм дүрийг бол Тенардигийн одоо эхнэр нөхөр хоёроор ингээ харуулад за тэгээд ерөнхийдөө бол Козетийн ээж юм буюу Фантины мөнгийг мүлждэг юм шиг ингээ харуулдаг л та. Тэгэхээр юу гэдгийг яг өөртөө бол Козетэд бараг хоол унд өгөхгүй байгаа юм шиг. За дээрэс нь маш олон одоо цагаар гэрээ ажил хийлгүүлэх одоо ямар ч одоо Козетэд анхаарахгүй, усанд ч оруулахгүй ийм байдлаар явдаг. Гэхдээ Фантинаас үргэлж мөнгө нэх ёстой. Сард нэг тодорхой хэмжээний тэдэн төгрөг, тэдэн мөнгө авна гэж юм тушаадаг, хилдэг байнгын. Тэгээ маш том дарамт болсон. За тэгээд нөгөө Фантин чинь ажилласаа гарцсан. За тэгээд Тенардигийнхэн бол бид нар гэхдээ охины чинь сайн харж байгаа. Гэхдээ Козет бол яг өөрт нь бол ямар санагдчихсан тодорхой л доо. Их тийм хүчирхийлэл, дарамт төгшүүрийн дунд байрладаг, байнгын загнуулдаг, бидэн хүртэл гар хүрдэг. Тэгээ хүүтэн өдөр ерөөсө гудамж руу гаргаад тайждаг ч гэдэг юм уу те. Ийм байдлаар их тийм муухай хандж ирсэн. За тэрийг нь бол мэдээж Фантин хамт амьдраагүй юм чи мэдэхгүй. За тэгээд цааш үйл явдлын явахтаа бол Фантин одоо ажилд орох гэсэн боловч ажил бол эмэгтэй хүнд төдий болгон голдохгүй. За тэгээд хамгийн одоо хурдан аргаар мөнгө олох аргуудыг хайж үзэхэд бол хамгийн эхлээд өөрийнхөө үсийг зарсан байгаа юм л да. Үсээ тэр чигээр нь хуугаар нь тайруулад за тэгээд худалдсан байгаа юм л да. Тэгэхээр тэр Фантины үсийг бол дэгжин хатагтай нар хинцэр бүсгүүчүүд чинэлэг айлын одоо гэрийн эзэгтэй нар бол өөрсдийнхөө толгой дээр бол парик маягаар ингэж хэрэгэлдэг. Тэгэхээр бас юм хувь тавилангийн айхтар өгөөг бол харуулж байгаа юм л да тий. Нэг хүний зовлон нөгөө хүний тансаглал болж байгаа байхгүй тий. За ингээд нөгөөдхөө зараа. За охиндоо хэсэг мөнгө явуулаад за өөрөө түрээсэлжсэн нэг овоохондоо бас хэдэн төгрөг лорддоо өгөөд за ингээд амьдралаа бол өргөжлүүлээд явдаг. За сүүл рүү өөрийнхөө шүдийг зардаг байгаа юм л да. Тэгэхээр л одоо бас л одоо нөгөө баян тансаг авгаачуудын одоо хиймэлшүүд болох жишээтэй. За тэгээд энэ бол яг ийм өөрийгөө хуваах үзэгдэл буюу хүн эхлээд хамгийн боломжит хөдөлмөрийг эрхэлж эхлээд дараа нь бол өөртөө байгаа өөрийнхөө задлах боломжтой бүгдийг задлж байгаагийн одоо ийм илрэл байгаа юм л да. За тэгээд сүүл рүүгээ одоо бидний ярих чинь хамгийн чухал сэдв буюу өөрийнхөө биеийг зарах, бие тэр чигээр нь капитал болгох байдал руу шилжиж ороод за тэгээд бие үнэлдэг болж байгаа юм л да. Тэгээд гудамж нь бие үнэлж зогсдог болоод тэр олсон мөнгөөрөө охиноо тижих гэх Тенардигийн гэр бүл рүү явуулдаг одоо ийм хүний ерөнхийдөө дүр байгаа юм л да. За тэгэхээр энд бол уучлаарай түрүүн он буруу хэлсэн байна. 1862 онд хэвлэгдсэн ийм зохиол. За тэгэхээр энэ зохиол бол юу гэдгийг одоо яг тийм зүгээр л энгийн байдаг жишээлбэл Томас Майнридийн ч юм уу эсвэл Александр Дюмагийн ч юм уу тийм адал явдал бүхий тийм зохиол гэхээсээ илүүтэй маш олон нийгмийн онолуудыг харьцуулж эсрэгцүүлээд социологийг оруулж ирээ. Дээрээс нь хүний психологийн асуудлуудыг оруулж ирсэн одоо ийм роман байгаа юм л да. Тэгэхээр яг тухайн үеийн үед хөгжиж байсан этикийн философи, за дээрээс нь улс төрийн шүүмжлэл, теологийг нийтэд нь хамруулсан тухайн үеийн мэдлэгийг бүгдийг агуулсан юм ном байгаа юм л да. Цогц бүтээл цогц байгаа байхгүй тийм. Тэгэхээр ер нь уран зохиолын сайн бүтээлүүд, сонгодог зохиолууд бол ихэнхдээ дотор нь ямар нэгэн философийн гүн гүнзгий утга агуулга бүхий санаа нэвч шингэсэн байдаг шүү дээ. Тэгэхээр одоо энэ зохиолд бол маш олон санаанууд одоо гарч ирнэ гэд. За тэрийгээр бол хоёлаа Фантинаар дамжиж одоо дахиад ярилцъя те. За тэгэхээр ерөнхийдөө бол Хьюгогийн асуулт тавьсан асуулт бол ямар тохиолдолд хүн ундаг вэ гэдэг бол асуулсан. Ямар тохиолдолд хүн татагтаа тулдаг вэ гэдэг хамгийн том асуултын тэмдэг бол цөхрлийг болгох хичээл. Цөхрөл. Тэгэхээр хүний уналт гэдэг нь бол ихэвчлэн яг хувь хүний ёс суртахуун гэхээсээ илүүтэй тухайн нийгмийн өөрт нь шахсан дарамтнаас үүдэлтэйгээр хүн өөрийгөө алдаж эхэлдэг гэсэн ийм хамгийн том санаа байгаа юм л да. Тэгэхээр Фантин дуртайдаа бие үнэлж яваагүй. Харин тухайн үеийн нийгэм өөрийг нь тийм байдал руу шилжүүлсэн гэдэг энэ санааг хамгийн өвчтөд илэрхийлж байгаа юм л да. Гэхдээ яг тухайн үед бодоод тахаар бол 19-р зууны сүүлч үе гэхээр аж үйлдвэрчлэлт бол эхэлж ирсэн, харьцангуй үйлдвэрүүд олон баригдсан, хүн болгон ажилтай байх нөхцөл, бага цалантай ч гэсэн хүн болгон ажилтай байх нөхцөл бол бүрдсэн байсан үе л дээ. Гэхдээ энэ тийм нийгмийн exception буюу гадуурхагдсан хүмүүс гэж бүхэл бүтэн анги байгаа байхгүй тий. Үүний дотор эмэгтэй хүн орж ирнэ гэдэг. За энд бол яг тэр асуулт тэр ёс суртахууны гэм буруутай үйлдэлээсээ болж хүн ядуу амьдрдаггүй, эсвэл нийгэм өөрөө, систем өөрөө төлөгдөггүй гэдэг
ийм асуултыг асууж байгаа юм да. Тэгээд үүгээрээ бол романыхаа гол дүрүүдийн баатруудаар авч явдаг. Тэгэхээр түрүүн бас хэлсэн одоо Жан Вальжан гэж дүр байна, Жавер гэж дүр байна. За бидний одоо Фонтен гэдэг дүрүүд нь бол өөрөө өөртөө ёс суртахууныхаа нэг хэм хэмжээг төлөөлөхөөс гадна нэг нийгэмд болж байгаа өөр хүмүүсийн байр суурин дээрээс гадуурхагдж буй хүмүүсийн одоо тэр тухайн ёс суртахууны хэм хэмжээсийг ингэж гаргаж өгч байна гэж. За тэгэхээр энд бол нийгэм бол ерөөсөө хүнийг ойлгодоггүй. Хувь хүнийг нийгэм ойлгохгүй, цаад шалтгааныг нь мэдэхгүй, шууд уламжилт харьцангуй консерватист болон шашны үүднээс хүнийг шууд шүүх гэдэг. Жишээлх юм бол бие үнэлж байгаа эмэгтэй бол бас л муу хүн. Одоо адгийн наад зах нь бие үнэлэхгүй байх боломж чамд байсан шүү дээ гэдэг ийм асуудлыг хүнд өөртөө тулгадаг. Гэтэл яг эргээд харахаар нийгэм Фонтенд юуг тулгасан юм бэ гэхээр нэгдүгürt эмэгтэй хүнийх нь үүднээс эцэггүй хүүхд төрүүлсэн гэдгээр нь шууд гадуурхаж байгаа юм л да, уламжилт байдлаар. Дээрээс нь шашны байдлаарч, уламжилт байдлаарч мөн хийж байгаа шийдвэр буюу одоо бие үнэлнэ гэдэг тэр замыг сонгож байгаа байдлыг нь шууд буруу шааж байгаа юм л да. Дээрээс нь эмэгтэй хүний хөдөлмөр эрхлэлт, эрэгтэй хүнийхээс хэд дахин бага цалинтайгаар олон цаг ажилладаг. Тэгэхээр тэр эмэгтэй бие авч чадахгүй. За тэгээд мөнгө орлого хөдөлмөрийн хувьд бол асар асуудалтай болчихсон. За тэгэхээр нийгэм өөрөө Фонтеныг гудамж руу гаргасан гэж. Тэгэхээр энэ дээр бол нэг чухал санаад өрдөгдөж байгаа нь бол тэр Фонтены өөрийн шийдвэр гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр Фонтен энэ шийдвэрийг өөрөө гаргасан уу гэдэг бол амар том асуудалтай тийм. Ер нь хоёулын ярих зүйлүүд дээр эмэгтэйчүүд бол ихэнхдээ өөрсдийн дур хүслээс ихээсээ илүүтэй амьдралын эрхэнд яач болшгүй тийм нөхцөл байдалд орсны улмаас л тийм болж байгаа юм л да. Тэрнээс биш одоо хоёул тачаал хүсэлтэд татагдаж ингэж явж байгаа байдал бол яг одоо энэ бие үнэлэгчдийн хувьд бол их тийм цөөхөн тохиолдолд ялангуяа уран зохиолт гэж гарч ирж байгаа шүү дээ. За тэгэхээр энд бол мөн одоо хажуугаар нь бол ёс суртахуун гэдэг нь тийм үнэмлэхүй асуудал ерөөсөө биш те. Одоо жишээлх юм бол магадгүй те 18 дугаар зууны үеийн философиг харахаар Иммануэл Кант бол ёс суртахууныг асар өндөр хэмжээнд дээд хүн байх ёстой гэдэг дээр туулгаж байгаа шүү дээ те. Тэгэхээр ерөөсөө бүр хамгийн энгийн байдлаар гаргаж ирэхэд бол та худлаа хэлж болохгүй. Тэр худлаа хэлсэн сайн үр дагавартай байсан ч гэсэн худлаа хэлж байгаа гэдэг нь өөрөө ёс суртахуунгүй үйлдэл юм а гэдэг юм абсолют үннийг ингээд тавьчихдаг шүү дээ. Харин яг үнийг хэлэхэд одоо цаатлаараа нийгмийн горим буюу тухайн нийгмийн режим гэдэг асуудал байна л да. Тэгэхээр альва нэгэн нийгэмд ёс суртахуунгүй үйлдэл нөгөө нэг нийгэмд ёс суртахуунтай үйлдэл байдаг шүү дээ. Жишээлх юм бол Латин Америкийн одоо тэр ертөнцийг харахад бол бие үнэлэлт гэдэг нь одоо ч энгийн нийгэмдэр байдаг ажил мэргэжил шиг байхад бол Европт эсвэл ялангуяа дорн дахинд Азад бол бие үнэлэлт гэдэг бол хизээч байж болшгүй зүйл те. Тэгэхээр бол ёс суртахуун хаана хэлбэрчдэг юм бэ гэхээр нийтийн буюу массын тухайн нийгэм байгаа бол нийгмийнх нь хүмүүсийн харж байгаа өнцгөр шууд илэрхийлэгдэж байгаа юм л да. Тийм учраас Фонтен бол тухайн нийгэмдээ болшгүй зүйлийг ингэж хийсэн хүн байна гэд. Тэгэхээр ёс суртахууны асуудал бол хувь хүн рүү илүү чиглэсэн гэхээсээ илүүтэй нийгмийн өөрсдийнх нь одоо гаргаж ирдэг хэм хэмжээний хэмжүүр юм а гэж те. За тэгээд энд бол хамгийн одоо чухал санаануудын нэг бол хүн өөрийгөө хувь хүн өөрийгөө бүтээх гэхээсээ илүүтэй нийгэм чамайг таныг ямар байхыг тэр чигээр нь шийддэг, бүр үйлдвэрлэдэг. Яг ийм хүмүүс, яг ийм байх ёстой, ийм байх ёстой. Хэрвээ ийм байх юм бол ингэнэ гэсэн ийм шат дараатай процесс бүр ийм левелийн дагуу бүр ингээд хүнийг өөрсдийг нь яг үйлдвэрлэж гаргаж ирээд хэрвээ тэр тогтсон хэв ёсонд нь нийцэхгүй дагахгүй байх юм бол нэг бол галзуугийн эмнэлэг рүү, сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү, нэг бол тэр нийгмийн хамгийн доод шар шавхруу руу шууд хүнийг шүүрдээд явуулцдаг. Тэгэхээр Фонтен бол өөрийн шийдвэрээр бус тухайн үеийн нийгмийнхээ хэмжүүр ёсоор тухайн үеийн нийгмийн дарамт шахалтын нэг мүлжлэг болоод за тэгээд үйлдвэрийн нэг тийм бүтээгдэхүүн шиг ингээд гараа авчиж байгаа байхгүй тий. Тэгэхээр энд бол Фонтен тийм субъект талаасаа буюу хувь хүн, бие хүн гэдэг талаасаа биш нийгмийнхээ хувьд объект болоод хувирчдаг. Тэгэхээр энд бол Виктор Хьюго нэг асуудлыг ер нь бичлэгийн хувьд оруулж ирсэн, түүхийн хувьд нь оруулж ирсэн тал нь бол Фонтен ийм байгаагүй гэдгийг бид нарт бол ойлгуулдаг. Фонтен Парист ирэхдээ романтик, сайхан сэтгэлтэй, ямар ч тийм өөгүй, яг л цагаан цаас шиг хүн болгон Фонтенд сайн ханддаг. Тэгэхээр
Фантины дүр дээр бол их тийм гэрэл гэгийг өгснөөрөө амьдралд нь ингэж болж байгаа үйл явдлын дараа яаж урууданд ороодч болдго юм бэ, ороодч байгаа юм бэ? Тэр том нийгэм өөрийг нь хэн болгоо гэдгийг хамгийн харуулахын тулд одоо Фантиныг хамгийн эхлээд намтрыг нь оруулж өгсөн байгаа юм л да. Тэгэхээр Фантин бол хизээч янхан байж эхлэегүй, харин нийгмийн түүнийг янхан болгоч гэдэг ийм том санаа энд орж ирж байна гэдэг. За тэгээд энд бол яг тийм Фантин бол тэр чигээр одоо юу гэдэг нь философи утгаар бол идеалны субъекттэй бол алдсан. Тэгэхээр өөрийгөө илүү тийм ихэнх үедээ бол өөрийгөө мэдэрдэг, өөрийн оршихуй бол их тодорхой байжгаад сүүл рүүгээ хүмүүсийн байнгын дарамт шахалт одоо байнгын муухай үгнээс болоод яг хүмүүсийн нүдээр өөрийгөө харж эхэлсэн. Тэгэхээр өөрөө асар их гин буруутай мэт нэгдүгürt өөрийгөө бодож байгаа. Хоёрдугаарт өөрийн бодол гэж байхгүй бол зөвхөн бусдын бодол. Чи дэх хэвээр, чи ингэх хэвээр, чи юм байх хэвээр. Хэрвээ чи алдсан бол чамд ичгүүр ирэх хэвээр. Тэр ичгүүрэндээ бол Фантин өөрийнхөө бие махбодыг хүртэл хамгийн ичгүүртэй мэтэр мэдэрдэг болсон байгаа юм л да. Өөрийнх нь бие ичгүүртэй мэдэрдэг учраас олонний дунд гарахгүй, годомчонд өдрийн цагаар явахгүй, бүр газет охин дээр очихоос хүртэл өөрөөсөө ичдэг. Ингэж одоо тэр бие хүн, тэр субъект хэрхэн объект буюу нийгмийн нэг том мүлжлэг давтаж байгаа гэдгийг одоо харуулжээ гэдэг. За тэгээд энд бол бас нөгөө нийгмийн өөрсдийнх нь харах систем буюу ер нь хүний уншигдах байдал гэж байна л да тий. Тэгэхээр ер нь ойлгож болох үс зүйлс гэж байдаг шүү дээ. Ойлгож болох үс. Тэгэхээр гэхдээ биеийн үнэлэлт янхандалт гэдэг бол маш олон нийгмийн хувьд бол хизээч уншигддаггүй, хизээч ойлгогддоггүй ийм асуудал. Гэхдээ ямар ч нийгэмд, ямар ч цаг үед янхнууд бол байсаар л ирсэн. Тэгэхээр ямар ч нийгэм өөрөө асуудалтай гэдгийг бас давхар илэрхийлж байгаамаа гэдэг тийм. Драматургийн хувьд цаашаа явах юм бол ерөнхийдөө бол энэ зохиолын бичлэгийн хэв маягийг харах юм бол Фантиныг ихэвчлэн одоо тийм юу гэдгийг гэрэл гэгээтэй байжгаад тэр нь маш өндөр гэрэл гэгээтэй байжгаад уусаад дуусч байгаа мэтэр ингэж харуулдаг нь уншигчид ялагдсан юм шиг мэдрэмж төрүүлдэг л дээ. Гэхдээ нөгөө талаасаа Козет охиных нь хувь тавилан сүүл рүүгээ яаж дууссан юм бэ гэдэг нь чухал та. Ягаад гэх юм бол нөгөө Тенардигийнхний гэр бүл байж хахад нь бол тэр Фантиныг таньдаг байсан хүн буюу Жан Вальжан гэдэг сайхан сэтгэлтэй хүн очоод охиныг нь Тенардигийнхнээс худалдаж аваад за тэгээд тэр охины амьдралыг маш сайхан болгож байгаагаар нийт одоо гол зохиол бол цааш ингэж явна. Гэхдээ хэдийгээр Фантин одоо нас урж дууссан ч гэсэн цаагаараа бол өөрийнх нь үргэлжлэл нь сайхан гэрэл гэгээтэй байснаа гэсэн тийм оптимист байдлаар ингээ хандж байна. Ер нь гэхдээ зохиолч, бүтээлч нар, философч нар ер нь оптимист байх явдал их түгээмэл байдаг шүү дээ. Тэгэхээр яг тэрний дагуу ингэж явсан гэдэг. За тэгээд нэгэнт өөрийгөө хинч биш гэж хардаг. Нэгэнт амьдрал нь уруудчд оройтсон энэ Фантинд огт сонголт байгаагүй. Байсан сонголт нь бие үнэлтийг үргэлжлүүлэх. За тэгээд тэрийгээ сүултээ даахгүй болоод өвчнөө улмаас одоо амь алддаг. Тэгээд яг амь алдгаас нь өмнө Жан Вальжан гэж уулзахад бол юу болвоо гэхэд бол Фантин би эцсийн янзлаа хурааж байна. Гэхэд бол Жан Вальжан чи Козетэд санаа зовох хэрэг нэгийнхэн ч үгүй лээ. Би Козетыг өөр дээрээ авч хамгийн хайрлагдсан хүүхэд болох болноо гэдэг үгийг хэлэхэд Фантин бол хамгийн одоо аз жаргалтайгаар хамгийн амар тайвнаар орхидог. За тэгээд бол Жан Вальжан хэлсэн үгэндээ хүрээд явдаг. Тэгэхээр Фантиныг төдийгөөс өдий болтол амьд байлгаж исэн ганц зүйл бол өөрийнх нь охин буюу Козет байгаа юм л да. Гэхдээ яг бас их тийм гүн гүнзгийгээр харах юм бол Фантин охиндоо субъективны байдлаар зөвхөн охиндоо хамгийн хайртай учраас охиныхоо төлөө амьдарч байсан юм уу гэхээр бас үгүй байгаа юм л да. Цаатлынх нь хамгийн одоо чухал тайлбар нь хайр биш, харин өөрийг нь амьд байлгаж исэн зүйл учраас, амьд байлгаж исэн тэр нэгэн гэрэл гэгээн байсан учраас, амьд тэр оршихуйг нь хангаж исэн зүйл учраас л үргэлж одоо Козетыг за мэдээж ихийн одоо үрээ гэсэн сэтгэл байна. Гэхдээ Хьюгогийн яг дэвшүүлж харуулсан асуудал бол ихэнхдээ ийм тохиолдолд маш олон хүмүүсийн одоо үр хүүхдүүд бол тэдний амьд байх том утга учир болдог шүү дээ. Ер нь экзистенциализмын үүднээс бол
амьдрал өөрөө утга учиргүй юм, та амьдралд утга өгөх ёстой гэдэг байдлаар ханддаг шүү дээ, тий. Тэгэхэд бол маш олон хүмүүсийн хувьд бол хүүхэд нь байдаг. Тэгэхээр хүүхэд эцэг эхийн хайр гэхээс илүүтэй мөн түүний хажуугаар дам байдаг хамгийн хүчтэй зүйл бол оршихуун баталгаа утга нь юм гэдэг байдлаар. За ингээд энд бол Фантины талаар одоо юу гэдгийг амьдралынхын талаар, үйл явдлуудын талаар Хьюго бол маш тийм уран яруу тансгаар мөртлөө хамгийн гонхтой мөрүүдийг бол ингэж оруулжээ гэж. За тэгэхээр энэ бол нийгэм хэрхэн хүнийг институцийн хувьд хүчирхийлдэг юм бэ? Шууд бусаар боловч системтэйгээр тухайн нийгмээс шахаж гаргасан гэдэг. Тэгэхээр ингээд зохиолыг харахад бол Фантиныг бол юу гэдгийг шүүх, цагдаа, жандарм хэн ч ерөөсөө тэр бүсгүйг хамгаалдаг. Дээрэс нь бас шоронд аваачид хийхгүй, эсвэл торгоод авахгүй, эсвэл гудамжинд хүн очиад зохиод авахгүй. Гэхдээ шууд бус байдлаар өөрийг нь хүчирхийлж байгаа байхгүй тий. Нийгмээс дарамтлаад шахаж гарах ийм байдлаа гэдэг. За тэгэхээр энд бол хамгийн том санаа нь бол хувь хүн бишээ, бүтцэн өөрөө асуудалтай байсан юм гэдэг. За тэгээд энд бол нөгөө уншлах их чинь тэгдэг штэ. Жишээлбэл марксист өнцгөөс уншлах гэж байна. За эсвэл Фукуогийн өнцгөөс уншлах гэдэг байна шүү дээ. Энэ дээр бол чухал асуудал бол энэ Карл Марксийн хөдөлмөрийн онолыг. Хөдөлмөрийн талаар ер нь Маркс хамгийн их зүйл бичсэн хүмүүсийн нэг шүү дээ. Тийм учраас энд бас Марксийн капитализмын тухай санаа нь гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр энэ капитализмын системд ер нь системд бол хүн бол өөрөөсөө ямар ч хүн өөрөөсөө салдаг, өөрийгөө алдаж эхэлдэг буюу алдаж эхэлснийхээ дараагаар тухайн нийгмийн нэг араа шүдэнд болдог тийм. Тэгэхээр зөвхөн хүн өөрөө хэрэгсэл болчихно гэсэн үг шүү дээ. Тухайн нийгмийг хөдөлгөх юм хэрэгсэл өөрөө нэг бүтээгдэхүүн болж тийм гадаад объект болж хувирдаг гэдэг нь хамгийн чухал санаа нь болно тийм. Тэгэхээр хөдөлмөр гэдэг бол зөвхөн ажил биш юм, харин амьдралын утга учир байх ёстой. Гэхдээ капитализм бол тэр хөдөлмөр гэдэг тэр энергийг бол солилцооны объект болгож хувиргадаг. Хүн болгон биеэ үнэлдэг гэсэн тийм санаагаар оруулж ирж байгаа юм л да. Тэгэхээр энд бол яг тийм хөдөлмөрөө биш хүн болгон биеэ зардгаа гэсэн ийм логик дүгнэлтэнд бол хүрч болно. За тэгээд энийг бол alienation буюу те хүнийсэл хөндөрөл энэтэр гэж бас орчуулж болох юм. Тэгэхээр бол зөвхөн хөдөлмөрөөс биш өөрөөсөө хөндөрж эхэлдэг тийм хүнийслийн шин чанартай би биш би нийгмийн бүтээгдэхүүн болно гэхээр объектив нэг гэхээр ямар утгатай тий. За тэгэхээр мөн одоо нөгөө талаас бол Фукуогийн эрх мэдлийн онол байдаг шүү дээ тий. Тэгэхээр Фукуогийн хамгийн том санаа нь бол тэр дисциплинар систем гэж байгаа юм л да. Тэгэхээр мань хүн бол ерөнхийдөө байнгын хүнийг ингээд өдөр тутамд нь байнгын хүнд ийм микро хэмжээний жижиг дарамт шахалтууд үргэлж ирж яадаг. Тэгээд тэр нийгмийн дарамт шахалт нь ихэнх хүмүүсийг ямар нэгэн үйлдэлхүү болон эсвэлтгүү рүү явуулж яадаг юм аа гэд. За энд бол одоо юу гэдгийг ажлын байрны ёс суртахууны үнэлгээ ч юм уу. Жишээлх юм бол Фантин оёдлын цэгт ажиллаж байхад бол эцэггүй хүүхэд гаргасан гэдгийг ер нь дарамтлж байна. Микро байнгын тий. Эсвэл одоо юу гэдгийг тухайн жижигхэн хот бол тухайн жижигхэн хотынхны яг тэр хоттой ёс суртахуунгүй нэг л үйлдэл гаргах юм бол тэр хоттой дахиж амьдарч болохооргүй хэмжээний ийм дарамт шахалтыг үзүүлдэгэ гэдэг. Дээрэс нь эмэгтэй хүний биеийг ерөөсөө норомжилдог. Жишээлх юм бол эмэгтэй хүн цэвэр ариун байх хэрэгтэй. Олон эрэгтэйтэй унтах хэсгүй. Бүр христэн шин болоод ирэхээр бол ганцхан өөрийнхөө нөхөртөл одоо өөрийнхөө нандан ариун нандан биеийг өгөх ёстой гэдэг ийм сургаал байгаа шүү дээ. Илүү тийм католик тал руугаа ярих юм бол гэхдээ эрэгтэй хүн нөгөө талаас энэ тал дээр ер нь хамаарагддаггүй явааддаг шүү дээ. Хэрвээ үнэхээр тэр эмэгтэй хүүхэдтэй уулзсан нэг залуучтай учирсан байна. Хайр сэтгэл нь бүтээгүй байж болно. Гэтэл хүүхэд гаргасан тохиолдолд тэгээд тэр эмэгтэй бол тэр чигээрээ маш ихээр одоо хохирч байгаа юм л да. За тэгээд энэ бол нийгмийн тэр дисциплинар тор буюу ийм зарчимд байнгын хамаарагдах хэрэгтэй гэдэг. Нийгэм өөрөө тэнэх хэрэгтэй. Ер нь нийгмийн өөрсдийнх нь харилцааны хувьд яг хөндлөнгөөс харахад бол нийгэм өөрөө нийгмийн нийт массын гаргаж байгаа шийдвэрүүд тэр ёс суртахууныг харахаар бол парадоксалны шин чанартай. Нийгэм хүнийг өөрөө ийм нөхцөл байдалд оруулахыг тушаагаад бүр пүүшилдэг мөртлөө тэр нөхцөл байдалд орсны дараа энэ нөхцөл яаж ийм нөхцөл байдалд орвоо чи яаж ийм зүйл хийж чадваа гэдэг тий. Хүнийг уурлуулчаа чи яагаад уурлаад байгаа юм бэ гэдэгтэй адилхан юм парадокс маягийн явдаг л да тий.
За мөн үүний хажуугаар бол Фукуагоос гадна бас феминист онол дээр бол 20 дугаар зууны шүүмжлэгч нар бол ихээхэн ажилласан байгаа юм л да тийм. Симон де Бовуар гэж. Тий. Мундаг эмэгтэй байгаа шүү дээ. Феминизмын үндэслэгч байна. Тэгэхээр энд бол бас Фантин яагаад юм болов гэдэг нь магадгүй маш олон зуун жилийн турш үүссэн патриарх системний доголдол юм болов уу гэд. Тэгэхээр нөгөө л түрүүний хэлдэг баг үнэлгээтэй ажилтай докторгүй ямар ч нийгмийн хамгаалалт байхгүй эдийн засгийн хувьд бол тий нийгмийн хувьд бол ер нь ёс суртахууны үнэлгээний төв объект болдог. Тэгэхээр эмэгтэй хүнээс л хүмүүс асар их ёс суртахууныг асуудаг шүү дээ. Эрэгтэй хүмүүс өөрсдөө хараал хэлдэг мөртлөө эмэгтэй хүн биш чи эмэгтэй хүн хараал чинь муухай, эмэгтэй хүн ингэх муухай, эмэгтэй хүн тэгэх муухай, эмэгтэй хүн ингэж бие явж болохгүй ч гэдэг юм уу те. Ийм байдлаар хүүсийн хувьд эрэгтэй хүнийг илүү их тэгж эрх чөлөө олгосон байдалтай мөртлөө эмэгтэй хүнд яг л тийм моралын тийм нэг үнэлгээний нэг сэдв судлагдах хүн объект юм шиг л тэгж ханддаг л да. Тэг дандаа хэлбэржүүлдэг. За тэгээд дээрэс нь эмэгтэй хүнд ерөөсөө юм дундаж гэдэг ойлголт байхгүй. Нэг бол цэвэр, нэг бол бохир. Нэг бол янхан, нэг бол цэвэр ариун. Нэг бол гэрийн сайн эзэгтэй, нэг бол завхаа харигч. Бүр хоёр туйл руугаа шууд оруулчихж байгаа байхгүй тий. Фантин бол шууд зөвхөн эзэггүй хүүхд төрүүлснээрээ тийм итгэж болохгүй этгээд болоод хувирчиж байгаа байхгүй. Тийм учраас тэрийг бохир. Одоо манайхан ч гэсэн ингэдэг энгийн одоо ярианда хэрэгэлдэг шүү дээ. Тэр айгүй цэвэрхэн охин гэл тий. Гэтэл бусд эмэгтэйчүүдийг юу гэж хэлж байгаа юм бэ те? Цэвэрхэн биш юм уу? Цэвэрхэн биш юм уу? Тэд нар бохир юм уу те? Тэгэхээр болохгүй байхгүй те. За тэгэхээр мөн эмэгтэй хүн бол тэр символик талаараа бол нэг бол эмэгтэй хүн их болно, ээж хүн болно. Нэг бол бие өмлөгч, завхаарч, янхан болно. Ер нь субъект юуны символын хувьд бол тийм учраас одоо нэг бол эмэгтэй хүнд сайхан ээж болоод л дуусах. За тэгээд нэг бол үнэхээр босод үзье ядагдаад бусдын шүүмжилж шилж байгаагаар өөрийгөө хүртэл дүгнээд ингэж явуулдаг гэдгээр бол үнэлж болно гэд. За тэгээд мэдээж хэрэг одоо Фантины оролдлогууд мэдээж явж байгаа шүү дээ. Ер нь хөдөлмөр эрхлэе гэд. За тэгээд нийгмийн хаалт тавьсан ажил олдохгүй ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ нийгэмдэр бие үнэлдэг, бие худалдаг эмэгтэйчүүд бол ийм оролдлогуудыг маш их хийж ядгаа. Тэдний үргэлж бүтлгүй болдгоо. Ингэж явсаар Фукуагийн макро түвшний дарамтнаас хамгийн сүүл рүүгээ том цохилт руу эргэх циклүүд тас гэж орвол тэгэл эргэлт боцолтгүйгээр түүнийг нийгэм нь өөрөө гадуурхаж шүүмжлэх юм аа гэж. За ерөнхийдөө бол ийм санаануудыг гаргасан. Супер айл ганцхан дүрээр ямар их нийгмийн соёлын ёс суртахууны төлбөрийн шүүмжийг ер нь харуулж болж байна шүү дээ. Яг энтэй ижил төстэй байдлаар Куприн авч утсан. Хэрвээ Виктор Гюго зөвхөн одоо Фантин гэх бүсгүүдээр за нөгөө талаас Парис гэх хотын за Францд ярих байгаа шовдрлогдсон нийгмээс гадуурхагдсан хүмүүсийн тухай авч утсан бол Куприн болохоор Яма гэдэг хотоор төлөөлүүлэн ер нь биеийн үнэлэлт 20 дугаар зууны ихэнх үеийн Оросд ямар байр суурь эзлээд байгаа юм? Нийгэмд юу болоод байгаа юм? Энэ зөв юм уу, буруу юм уу? Яагаад энэ зүйл үүсээд байгаа юм? Хаанаас энэ зүйл одоо үндэслэлтэй юм? За тэгэхээр зөв юм уу, буруу юм уу? Яг яах гээд байгаа гэдэг тухай Куприн бол авч хилэлцгийн тулд одоо Яма буюу одоо ангалч хүү, нүх гэх үү энэ бүтээл орчуулсан байдаг л та. Бичсэн байдаг. За энэ бүтээлийн хувьд бол сонирхолтой. За Яма гэдэг нэг хот байна. За энэ хот бол яг нэг 20 дугаар зууны ихүү үед бол их тийм амжилттай бизнесийн бүүн болж исэн газар байгаа байхгүй. Тэгээ мөнгө их амархан орж ирдэг. Уул уурхай инээ тэрэ худалдаа наймаа. Тэгээд мөнгө хаана их амархан орж ирэн тэнд бас зарлага их гарч идэг. Хүмүүс хэдий ч мөнгө амархан олон төдий ч үрж зарах нь амархан байдаг. За тэгээд их хэмжээний мөнгө орж ирнэ гэдэг юу гэсэн үг вэ гэхээр их хэмжээний тухайд бол мэдээж хөдөлмөр эрхэлж байгаа дийлэнх хүмүүс бол юунод байгаа эрэгтэй хүмүүс байгаа тийм ээ. За тэгээд эрэгтэй хүмүүс мөнгөтэй болохоор яах вэ? Зугаа цэнгэлийг хүсэн, нариг цэнгийг хүсэн, ууж идэн, унтаж хөвтөн. Ерөөсөө тэр хүсэлтэн асар их тийм хэрэгцээ үүсгэсэн байгаа байхгүй юу? Тухайн газартаа. Тэгээд хаана хэрэгцээ вэ? Тэнд бүтээгдэхүүн байна. За тэр бүтээгдэхүүн нь бол одоо биеийн үнэлэлт болж гарч ирж байгаа. За тэгээ хот дотроо ингээ бүр 3 төвшөнд хавагдчихна. За бүр юм эмсийн хүрээлэн те тансаг гой сайхан бүсгүүчүүд тийм ээ үзэсгэлэнтэй одоо жишээл Парисаас ирсэн, Венгрээс ирсэн
Литвээс ирсэн олон улсын гаралтай одоо тийм бүсгүүчүүд байдаг. За дунд түвшинд бол арай бас бие цэвэрхэн тэгээд нөгөө гэр юун дотор тэр бардил дотор тэр хүрээлэн дотор ингээ байж идэгээс арай жоохон цусарайны хувьд нөгөөдөлөөс арай жоохон маяг гэх юм уу те үйлчлэгээний хувьд бас арай жоохон муу гэх юм уу гэхдээ үнийн хувьд арай гайгүй гэдэг ч юм уу те за тэгээ бүр доор нь бол гудамжны гэдэг шиг ч юм одоо юм бүр ингээ төвшөнд хуваагдчихсан за тэгээ нөгөө гурван биений үздэггүй гурван биендээ дургу за тэгээ ерөнхийд бол нэг тийм газар байгаад байгаа байхгүй маш их хүмүүс мөнгөтэй хөлжиж өгсөн. Тэгээ мөнгөө яаж үрий та гэж байгаа эрхчүүд өөрийнхөө зугаа цэнгэлийг ирж гаргадаг ийм хот байгаа. За тэгээ энэ хот дотор тэр дундаа ер нь бол Анна Марковна гэдэг хүний одоо Барделийн тухай ерөнхийдөө бол төвлөж гарч ирдэг. За Анна Марковна гэх энэ хүний Бардел дотор бол ер нь хэд хэдэн бүсгүүчүүд бий. Эдгээр бүсгүүчүүд дундаас бол хамгийн хүнд хүчээр амьдралыг туулсан. За хамгийн сонирхолтой зохиолын туршид ер нь бол хамгийн тийм гол бүтцийг өөр дээр авч явж исэн хоёр бүсгүй бий. За энэ хоёр бүсгүйг бол Женя Любка гэж нэрлэдэг. За Женя гэх бүсгүнд захлын Любканы тухай ярьж үзье. За Любка бол яг л таны хэлсэн хинтээ болох төстэй. Фантин авахтай болох төстэй. Юугаараа төстэй вэ гэхлээр хөдөөнөөс ирсэн гинэн цайлган цагаан нараа бүсгүй. Ганц гимн өрөнд баригдчихсан. За өөрөө юм ойч чадахгүй. За юм ойч чадахгүй. Өөр 9 шид ер нь ажил хөдөлмөр эрхлэж мэдэхгүй, ном уншиж мэдэхгүй, бичиг үсэг тайлагдаагүй. За тэгээ аргагүй ирэхэд энэ бүсгүй бол биеийн үнэлэхээс өөр аргагүй болсон. Уг нь бол их хотод их сайхан амьдрна гэж ирээд өрөнд баригдаад ерөнхийдөө бол амьдралын эрхэнд ингээд ийм зүйл ихээр болчихж байгаа байхгүй. За тэгээд нэг өдөр яг тэр Анна Марковнагийн Бардел дотор 7 ширхэг оюутан хурж ирдэг. За 7 оюутнууд бол за нэг нь бол Рамзес гэх нэртэй их ирээдүйтэй хуульч. За эдгээр дундаас бас Лихонин гэх нэртэй анархист. Энэ хүн бол хүний эрхчлөөнд итгэдэг. Ер нь бол марксист шахуу үзэл баримтлалтай. За тэгээд ер нь эдгээр бүсгүүчүүд ингэж амьдарч байгаа нь бол одоо нийгмийн эмгэнэл. Бид нэр яаж одоо эн чинь ингэж ирээд ингэ сууж чадж байна нөхдөө гих байдлаар найзуудтайгаа зэмлдэг. За тэгээ эндээс бол одоо ямар нэгэн байдлаар гаргалгааг хайдаг одоо нэг тийм ухамсарын шанаа өгдөг маркийн дүр байхгүй байхгүй. За тэгээд энэ дүр нөхдөөдтэйгээ нэг хилцээ өрнүүлж байгаа. За ер нь яагаад биеийн үнэлэлт байгаад байгаа гэдэг асуулт байна. Биеийн үнэлэлт яагаад байна вэ гэхлээр ирчүүд бид нар тийм амар хувиа хичээсэн хүсэлт ачаалда баригдсан завхаа улсууд учраас биеийн үнэлэлт байгаад байгаа юм. За тэгээ дээрээс нь энэ нийгмийн бүтэц өөрөө эмэгтэй хүнийг ийм дорд байдалд хүрэхэд хүргэж байна. Би үүнээс та нар магадгүй унтаж хөвтөд болдгийм байж. Би бол ингэж амьдарч чадахгүй. Би ядахны нэг хүний амьдралыг би бол аварна. Гэх байдлаар Платонов гэх хүнтэй бол яриа өрнүүлж байгаа. Платонов бол одоо тухайн Бардел дотор ер нь их орж гардаг сэтгүүлч хүн байгаа юм л да. Ер нь бол ингээд тэр тухайн бүсгүүчүүдийн амьдралаар ном зам бичдэг. Ерөөс унтаж хөвддөггүй. Зүгээр нэг тухайн бүсгүүчүүдийн амьдрал ертөнц өөрсдөнд их сонирн байдаг. Тийм учраас тэр Бардел дотор бол их явж идэг. Тэгээд ийм нэг диалог өрнөж байгаа байхгүй. Тэгээд Платонов гинжийдсэн. За надад нэг санаа төрлөө. Би ерөөсөө энэ чи байгаа бүсгүүчүүдээс нэгийг аваад амьдралыг нь би өөрчилнө. Би тэр бүсгүүчтэй бол бүсгүүн ёсоор биш би игч хүний ёсоор, дүү хүний ёсоор би тэр хүнтэй харьцана. За бас таваарь швэн би тэр хүний нөхөр нь би тэр хүнтэй ямар ч тийм хайр дурлал, хоёул тачаалын харилцааг би бол үүсэхгүй. Тэр хүний амьдралыг нь л би дээрдүүлэн, дээшлүүлэн хүн болгоно би ерөөсөө гэдэг шийдвэр төрсөн. За тэгээд Женя гэх нөгөө бүсгүүгээс эхлээ асууж байгаа. За Женя чи ном зохиол уншдаг бас нэг толго нэг тийм ээ ухаан санаас хэрэглэн бүсгүй байна. Чи надтай цугъя хойлоо явъя гэсэн чи. Үгүй ээ. Лихонин миний амьдрал бол дүүрсэн би чамтай явж чадахгүй. Би бол одоо энэ юмд би завхаарч дууссан би живсэн. Чи оронд нь Любкаг аваад яв. Любка маань гинэн цайлганаараа энэ бодол санаа нь бүр бузартаж дуусаагүй байгаа. Энэ хүн бол одоо таны хэлснээр бол бүрэн объект болж дуусаагүй байгаа гэж байгаа байхгүй. Тийм учраас та Любкаг маань аваад яв гэдэг. Тэгээ Любка ер нь их нойр унтах туртай. Тэгээ нэг хальт ундаал гэж хад Лихон сэрэж байгаа. Любка чи сэрүүн байна уу? Хойлоо надад нэг галзуу санаа байна. Хойлоо явъя. Би
би чамайг эндээс аваа явъя гэдэг гэж байгаа байхгүй. Гэхдээ тэгээ яаж болох юм бэ? Би одоо Ана Марк надад юу гэж хэлэх юм? Би нүч намайг одоо загнаж зандарна одоо намайг болохгүй шүү дээ гэж Жени бол ухаан гаргаж ингэж хэлж байгаа. За чи нэг өдрөөр явлаа гэд Лихонийн чи одоо хэдэн рубль болох бах чи Ана Марк надад мөнгөний нөгөөд чи тэгээ аваа явчих. Өдрөөр авлаа гэд. Тэгэнгүүтээ тэгээ нэг мөр цугтаач. За хожимжийг хурж ирээ говц гонрын авна уу яана уу тэрийг бол тэр дорон зохицуулж чинь хэрвээ чи одоо шууд явж очиод Любкаг авна гэх юм бол одоо хэрүүл урал болоод бөөн скандал болно. Ерөөсөө тийм учраас аваа явчих гэд хэлж байгаа. За тэгээ Любк бол за окей явъя. Одоо нөгөө нэг тэр за шинэ амьдрал эхлэх нь би арай нэг хүн болох нь. За энэ залуутай би бас гэр бүл зохиогоод гэдэг ч юм уу бас тийм бодол өөртөө дотроо тэгэж явж байгаа байхгүй одоо за энэ залуу ирээдүйтэй оюутан энэ хүн одоо сургуулаа төгсөх хинч болох юм билээ мундаг дараа болох юм уу хуульч болох юм билүү улс төрч болох юм билүү би мэдэхгүй энэ хүү ямар ч байсан намайг бол яхны амьдралаас арай дээр амьдруулах нь лавтай биз гэж бодоод цугтаага явчих. За тэгээд дээрээс намайг одоо орон гэртээ болгоод ном зохиол сургаад гэхдээ ингээ ерөөс явах юм бичиг үсэг тайлагдаад ер нь бол амьдрал дээрдэх юм байна гэдэг одоо гинэн цайлган бодолтой итгэж явж байгаа. За тэгээд ингээ явчих хоорондоо тэгээд тэр хоёр ерөөсөө хиний Лихоных руу оюутны байр руу явж байгаа байхгүй. За тэгжээдгээ явж явах зур Лихонин бол их ярьж байгаа. Энэ нийгэм ерөөсөө болохгүй чи нү мос юмнуудыг чи харж гинүү. Одоо ингээл эдэн нөхдүүд чинь очиол өөрийнхөө шүн ингээл нэг сайхан гинэн цайлган нөхдүүд их л мундаг юм ярина. Тэр зөв сайхан юм ярина. Нийгмийн буруу зүрэг яриад гэхдээ шүндэн очиол энэ нөхдүүд ихнэрийн гараар тавина. Тэр бүсгүүчүүдтэй найрагдсан ингэн ийм цавгаа юмнууд. Эднэр ингэж нийгмийн ялцарлыг ингэж тижээж байгаа байхгүй. Гэтэл чи намайг хар. Хоёул одоо шинэ амьдралыг эхлүүлэн чи ерөөс хүн болно Любинка маяа. Тэмээ чи ойлгож байна. Хоёулан тэр жаргалтай байна. Би чамайг тийм ээ би чам бүсгүй хүний хуваарш би чамтай таварш шиг хандна. Чи бит хоёр үнэхээр жаргалтай байна. Тийм эцгэл тэг бүүн баяр. Любк бол ярьж байгаа минь ойлгохч. Тэгсэн за тэг ерөөс ингэ тэгсэрнэ дотор нэг тийм юм бачуураад байгаа байхгүй Любка. Ерөөс ярьж байгаа минь ойлгохгүй. Юу болоод байгааг ойлгохгүй. Тэгээд ингэ ерөөс дотроо зовоод байгаа. Тэг ядахны бараг үйлчих гэдэг байхгүй. За тэгээд Лихонийн гэрт ирж байгаа. За Лихонин бол өөрөө бас ядарсан цагийн оюутан байхгүй. Манай хүн их том юм яриад байгаа ч гэсэн оюутан л байхгүй. За тэгээд гэртээ авчирч байгаа. За тэгээд нөгөө Любкад уншиж бичгийг зааж өгч байгаа. За унших бол процесс бол үр дүнтэй сайхан явж байгаа. За тэгээд нэг шөнө нөгөө Любкагийн амьдралын хэмнэл нь өөр тийм учраас өдрийн цагаар унтаад шөнийн цагаар сэрүүн байгаад байдаг нэг тийм муузан сурчсан. За тэгээд нэг өдөр манай Лихонин бол их сайхан цай чандаг байхгүй. За цай чанаад за Любка тавьж өгье дөө дөрөв нь бол ингээд өөрөнд дотор унтж идэг. За тэгэхэд бол мань хүний толгоон дотор бол ертөнцийн хар маань пурпур хийж байгаа байхгүй. За яах вэ? Би орос сэрэх үү яах вэ? За унтчихтэй би нэг гарчаад хүрээд ирээ. За гарсан чинь тэр хавийн өөрийнх нь одоо таньж мэддэг хэдэн хүмүүс таарад цуг ууж идээд галуус идээд одоо калбасаа идэж байгаа байхгүй. Калбасаа идээд юугаа идээд пивми уугаад жоохон халамцсан болоод за одоо Любкадад цайгаа өгье гэдэг ингээд орж ирж байгаа. Гэхдээ манай хүн бол яг бас цай өгөх бодолтой байсан үгүй юу гэдэг бас сонирхолтой. За эхлээ цай өгөхөр орж ирэл Любка чи сэрүүн байна уу гэдэг. Тэмтэрсэн юм дуурдгүй. Тэгсэн мань бүсгүн сээчин тус хэсгэн оролдож үзэж байна. За тэгэхэд тэгсэн Любка сэрж байна. Хүш чи сэрч үү? Би чамайг хүлээгээ л байлаа гэж. За нөгөө нацаг дөрж байгаа битсэн шиг уран тачаангуйн эрдмийг бол одоо хурцаан боловсруулсан учраас бол одоо бас бүсгүй бол бас ягаад вэ гэхээр номон дээр ингэж гарч байгаа хэдий бүсгүүчүүд өөрснөө энэ унтаж өвтнө гэдэг бол ажил болсон хэдий ч гэсэн эрэгтэй хүн таалагдах гүн хүсэлтэн үргэлж баригцаар байдаг гэж бичсэн байдаг байхгүй яг л нөгөө за би энэ залуу таалагдж байгаа юм байна да гэдэг зүйлийг мэдэрхийн тулд манай хүнийг найрж эхэлж байгаа. Гэхдээ хинд бол Лихонинд бол үгүй би болохгүй гэдээ яваад боломж өрн байгаад байгаа байхгүй өөрөөр чи битгий намайг заваал да Любка минь би эндээс юмар би чи ингэж болохгүй шүү дээ чи бит хоёр чинь анд нөхрийн харилцаатай болохоос ийм янаг амаргийн харилцаа үгүй шүү дээ би чамайг ингэж ашигламааргүй байна Любка минь чи ойлгож байна үгүй гэсээр байгаад үсчихэж байгаа дуртай байгаа. Уг нь бол нөгөөдөг чинь янхны амьдралаас нь салах гад илүү гэрэл гэгээл болох гад байсан хүн чинь одоо үнсэлцчлээ шүү дээ. Ингээд ашиглаж байгаа байхгүй юу? Ер нь бол объект болгож байгаа гэсэн үг. За тэгэд
За тэгэн үүний ард дээрээс маргааш өглөө их тийм гүн гимшил одоо пост коитус эсерсиа гэдэг мэдрэмж авч байгаа. За тэгээд юу болж байгаа вэ гэхээр чи битэр нэг л буруу юм арчлаа. Одоо дахиж юм байхгүй шүү Любка гэсэн чинь нөгөө Любка нь студентчик муу инээ тэрэ ингээд ерөөсөө энэ хүн ялцчгүй л тэр орон тачаангоо горц эрдэмд бол сайн суралцсан байгаад байгаа юм л та. Тэгээд энэ хоёрын бол сурах процесс явагдаж байгаа. За тэгээд айжмаар ингээ зааж сургаад бичиг үсэг тайлагдаад АБВГД-тэй болоод үг үсгээ бичиж одоо ингээд ерөөсөө тэгэд их сэргэлэн цав учраас их өөрөмсөг байдлаар их амархан юмаа сурч байна. За энийг өшөө сайн дээрдүүлэх хэрэгтэйгээд өөрийнхөө их сургуулийн анд нөхдөсөө гуйгаа за чинь бүсгүүд географ заагаад өгчих. За тим заагаад өгчих гэдэг Семенов гэдэг хүнтэй танилцуулаад Семенов бас нэг арай өөр хичээлүүд орж ирэх. За тэгээд маш сайн танилцаж ингээд маш сайн хичээлүүдээс сураад ер нь бүсгүй амьдрал бол за ер нь болох гээд шүү. За тэгэхэд нэг асуудал болсон юу вэ гэхэлэр манай Лехонин гэрээ орноо цэвэрлж новшоо зэгцэлж хагаад хиний Любкагийн нэг тэмдэглэлийн дэвтрийг нь олж аваад уншчихсан хувийн мэдээллийг харсан. Тэгтэл тэрэн дээр бол одоо хідэн залуутай унтсан, яасан ийсэн, хизээ ирсэн, хідэн рубль авсан. Бүх юм ингээд тодорхой бичээстэй байсан. За би энэ залуугаас 5 рубль авсан, 5 рублийн тэдэн рубль нь болонгод Анна Марковнад явсан, тэдэн рубль нь болохоор хэрэгцээнд явсан, ингэсэн тэгсэн. Маш тодорхойтой. Бүх юм ингээд тэмдэглэв л дээ. 165 нэр хүний тодорхой мэдээлэл тэрэн дээр бичсэн. Тэгэл манай гинт бодоо шижгэн хүрсэн. 165 яасан их тав энэ юм намайг ингэж бузартуулсан биш үү ухаан юм гинт бодоод тэгсэн. Амжигтай. Тэгээд нэг мэрэгэн аргас идчихсэн. Энэ хүн өөрөө уурайлж гэртээ авчирчаад хүүн гэдэг бол болохгүй явдал. За тэгэхээр би яах вэ? Окей. За нэг аргас идэх хэрэг гингүүтээ Семеновыг ямар нэгэн аргаар энэ хоёрыг жоохон халамцуухан үлдээчвэл юм болох нь лавтай гэдгийг мэдчихсэн. Семенов ч өөрөө Любкад талтай байсан. Яг хайр дурлалын бол тийм сэтгэлтэй байсан. За тэгээд энэ хоёрыг нэг удаа ингээд яг үлдээгээд игзэгэнд харуулж байгаа гэрлэг орж ирсэн. Тэгсэн маань хоёр ингээд тэврэлдээ бичсэн. Аам бузар хүүхэн би чамайг засах гэж ингэж чичээж хахад чи энэ буруу захва зам руугаа буцаал орж ийн үү чи миний найзтай шүү бүр. Чи юусоо бүтэхгүй юм. Чамд найдлага галга. Би чамайг хаяад явлаа. Чи миний гэрээс яв. Тэхүү. Тэгээ гойж. За тэгээ Любка бол орох оронгүй болсон. За нэгдүгürt Любкагаас анх асуухад чи юу хийж чадах вэ гэхээр би хоол хийж чадна гэж хэлжсэн. Энэ хүнд бол өөр хийж чадах зүйл байхгүй. Тэгэхээр энэ хүн бол ямар нэгэн хөдөлмөр эрхлэх ямар ч чадамж байхгүй гэсэн үг. За тэгээ арга буюу буцаад л нөгөө сурсан зүйлээ хийхээр болж эхэлж байгаа юм л та. За тэгээ энэ дунд бол болж бүтэхгүй юм зөндөвдөж байгаа. Юу болж ийнэ гэхээр эхний ээлжинд бол энэ хүнийг одоо зүгээр явдал судал байгаа байдлаас нь л ингээ хүмүүс анзаараа таниад байгаа байхгүй. Годамжны яахнууд хүүш чи чинь хоёлаа цуг ялах идэхгүй л хүмүүс чинь хизүү штэ на ирчүүд чинь өлөө өрдөн зоотон зайн чинь хоёлаа байвал арай хантай хоёлаа баймаа гэдэг яа. Тэгэнгүүт яг нэг өмнө ажилдаг байсан ажлын газрын энэ муулна энэ хүрээлэнгийн энэ баригдээлд ажилдаг бүсгүүчүүд мөн сайн буржуа юмнууд гэх тэр мол нөгөө мань хүн төвчин. За тэгээ ингэж яваад дараа нэлээдэн ирчүүдэд бол молигдуулж байгаа юм бол. За молигдуулах гэдэг үг бол багтана. За нэг давуу бэрийн нэг өвгөн байна. Өвгөн настафтер ир байна. За энэ хүн лавтай бол мөнгө төгрөгтэй нийгэмд гайгүй байр суурьтай хүн учраас надтай бас гайгүй харьцах юм болов гэдэг. Цуг яваад байсан. Гэтэл буудалд хонолчоод мөнгө төгрөгч өгөхгүй хаяа явчихдаг. Тэгээ ирээд унтаж өвчөө дахиад мөнгө өгөхгүй яваад өгчдөг. Ерөөсөл өөрийг нь ашиглаа яваад байсан. За тэгээ ингэж явсаар байгаад за бас нэг швейцар иртэй уулзсан. За тэр швейцарын бол хүчээр хийлгэж болж таарсан. За манай бүсгүйг бол зодож, чанчиж, нүүдэж өөрийнхөө тэр яргалж өөрийнхөө тэр хүсэл тачааллыг бол одоо тэгж биелүүлж эхэлж байгаа байхгүй. Тэгээд бүр тэр битгий хэл чи надад төрөвч өг. Өөрийнх нь төрөвч нь авч байгаа. Өөрийнх нь ганц хүрэг байсан ганц хүрмийг улгайлж авч байгаа. Тийм уу хоёр. За тэгээд дарга буюу манай хүн бүр одоо ингээд хоолж идэж чадхаа болоод мөнгөч байхгүй юу ч байхгүй ерөөсөө гудманд авахлаараа ирчүүдэд ашиглуулчаад тэгээд ингээ ерөөсөө яахаа мэдэх юм болоод эргээд Анна Марковнагийн одоо байрлал буцаж ирж байгаа. Гэтэл манай нөгөө бүсгүүчүүд бол хоорондоо ингээ ярьж байгаа шүү дээ. За манай Любка манаас гайгүй яваа байх та гэдэг нэг хоосон гордлогыг тэгээ байж идэл манай борон дундор нөгөө Любкач намайг Лехонин хөөчглөө гэдээ ороод ирсэн.
За тэгээд ер нь бол энэ бүсгүй нэг юм хүнд хүчээр амьдралыг тулаа буцаад нөгөө юун дээрээ яг ихэлсэн цэг дээрээ буцаал ирж байгаа. За тэгээд нөгөө мэдээж тухайн үеийн экономика буюу одоо яг хариуцж исэн их хүүхэн бол авахаа бол одоо тэр тухайн борделийн хэлээр бол мадам нь бол одоо за би Любкаг бол эргүүлж авна гэдэг толгойд нь бодол нь байгаа. Гэхдээ бас шууд авчвал буруу үлгэр дүрэл болно. Энэ нөхдүүд одоо тэгэл одоо хүссэн ингэж явж ирээд байх болж байна. Би энэ бүсгүй шидэхгүй бол болохгүй гэдэг газар дээр нь зодож жанжиж байгаа. Ч юм уу ингэж явчаад ингэж ирж гинөө гэл босонгууд нь бацаалаа. Тэгэнгүүт нь хөөх юм уу нөгөө Любкаж нь сүгдэж ирээд л гар хорууг нь үсэдлээ. Мадамын та намайг ойлгож байгаа шүү дээ. Та битгий л дээ инээ тийм. Битгий намайг цохилдог болохгүй байгаа ингэж явж байгаа. Тэгээд ер нь бол буцаад ордондоо ирж байгаа. Нөгөө юун дотроо бордел дотроо ажиллаж амьдрахаар болж байгаа. Нэг юм бүсгүй нь одоо заяагүй тавилан байна. За тэгээд бас энэ үүнийг нь харсан Женька бас тисэхгүй нөгөө Любкага хамгаалаад тэр ордны тэр борделийнхаа экономикатай болоод өсөлтөж эхэлж байгаа байхгүй бас. Женька бол өөрөө бас сэтгэлэн цайлган. Гэхдээ хүн гэдэг амьтанд бол итгэхэ байчихсан. Ер нь бол тэр тусмаа эрэгтэй хүнд бол чин сэтгэлээсээ дургу. За тэгээд тэр ирчүүдтэй цуг амьдардаг ихнэр бүсгүүчүүд ээж аав эмээ өвөд бас дургу, хүүхдүүдэд нь дургу, бүгдэнд нь дургу. Нэг юм бүсгүй баг. За тэгвэл одоо Женятай юу тохиолдвоо гэдэг тухай ярив те. За Женя бол баг балчаар буюу 10 настай байхад нь их нь бол эмчэд зарсан. За тэр эмч бол хөрх юм уу 10 настай тэр охинтой бол ер нь л 9 шид юм хийдэг ус. Хүүшээ та болохгүй шүү дээ. Би чинь жоохон хүүхэд шүү дээ гэж хэлэхэд нь тэр эмч юу гэж хариулдаг байсан бэ гэхээр зүгээрээ чи том болчихно гэж хариулдаг байсан. За тэгээд тэр бүсгүүтэй юу болдог вэ гэхээр ингээ ерөөс ингэж явсаар байгаа амьдралын эрхэнд бас л бие үнэлэхээр болж байгаа. За тэгээ Ана Марковнагийн ирж байгаа. За анх бол бас л ингээд ирчүүдүүдийг ашиглуулдаг байсан. Сүүл рүүгээ ухаарсан. Энэ муусан юмнуудыг зөв удирдах ах юм бол миний хөлийнх минь ч толоох юм байна. Өмхий ирчүүд. Та нар эхнэрийнхээ ард дур ингээ явж байна те. Энэ гадуурууд урд дур та нар ингээд улс төрийн гэдэг ч юм уу та нар ариун цагаан санаа яриад ингээ явж байна. А гэтэл та нар миний энэ чи ирээд өвдөг хөлийг минь үсэд л унтаж хөвтөд л хоёул тачаалаа хангаад явж байна. Энэ хороод үнэн гэж хаана байгаа юм? Үнэн бол энэ анхны газар л байна. Бид нар бол байгаагаар л байна шүү дээ. Бид нар унтаж хөвтөж чинь, мөнгө авч чинь, шулуун шудраг юу хүсэж байгаагаа хийж. Гэтэл та нар муусан юмнууд анх ингэж гарч ирэхдээ хамаг сайхныг ярьж гарч ирнэ. Гэхдээ та нар эн чинь ирээд адилхан л янхамдалтыг та нар тижиж л байгаа бидтэй. Тийм байж та нар яаж намайг за тэгээ надтай ижил төрлийн ажил эрхэлдэг нөхдүүдийг та нар өндрөөс харж зүрхлэнэ вэ? Эцэст бид нэр ингэ явж байгаа шалтгаан бол та нар энэ бүхнийг хүссэн л байгаа болохоос биш. Бид нар хүссэндээ энийг хийхгүй байгаа штэ гэдэг нэг тийм ертөнцийн үзэлтэй болсон бүсгүй байгаа байхгүй. За тэгээ нэг өдөр нэг юм Швейцар багш урж ирж байгаа. За Швейцар багш бол нөгөө октодын сургууль гэж байдаг штэ. Тийм газар багшилдаг. Тэгээд нэг жилдээ мөнгө цуглуулж жагаад нэг 2-3 удаа ингэж нэг юм садар самуу хүслээ хангахад бол шөндөө гардаг. Тэгэхээр нөгөө мөнгөндөө их нарийн. Тэгээд нэг өдөр ирээд эдний ордонд одоо эдний борделд нь ирээд эмсэг үрэлэнд нь ирээд нэг Марковна гэж бүсгүйг авангуудаа мөнгө зөвхөрхөд тоолоод хүүшэ танах ямар хүнтэй пивт юм бэ? Хүүшэ танах чи яагаад ингэж байгаа юм бэ? Та нар ч одоо яагаад байгаа юм бэ гэх силами гэдэг хэлсэн. Тэгэхэд бол Женька бол шууд өдөөс нь хэрэлцэн. Юу гэсэн бэ гэхээр чи юм уу өөрийнхөө царайг толинд хардаа гэдгсэн. За тэгэд чи төсөөл нүүр царай чинь авуулцаж боолзоод уруул амнаас чи шүүлс сагараад хөлс бастагаа хутгалцсан чи царайгаа төсөөл. Тэгээд би чиний мөнгөнд баярлаад одоо хөл газар хөрөхгүй болтлоо би баярлаа сууж явах уу? Бити горд. Чи эндээс зайл гэд ерөөсө тэр аймын ирчүүдэд дандаа ингэ чирүүл уруул хийдэг. Ер нь болгохдаггүй нөхдүүдтэй. Тэгээд нөгөө 7 ширхэг оюутан ирсэн гэсэн шүү дээ. Тэр өдөр Веня нэг зүйлийг мэдсэн л дээ. Бэлгийн замын халдвар төвчөнд туссан гэдгийг мэдсэн. Сифилис гэдэг өвчөнд туссан гэдгийг мэдсэн. За тэгээд нөгөө тэнцвэ байсан 7 оюутны 2-ыг нь тийм өвчнөд болгосон болж таарсан. Санаанд гүгэр. Хожим мэдчихэж байгаа байхгүй.
Тэгээ үүнийг бол одоо өөрийнхөө ойр дотны одоо Тамарка гэдэг найзтай бол хэлж байгаа. За би сифилис тусчээ. Одоо яах вэ? Гэхдээ одоо тэгээд чи одоо эмчлэл одоо өөр яах вэ? Тамар одоо Женка минь одоо өөр яах вэ гэж найзанд үлдээд үгүй. Би юу гэж эмчлүүлж идэх юм? Би энэ чи орж ирсэн бүх ирчүүдийг би өвчнөй болгоно. Би эдрээс өс хонзонгоо тэгж авна. Намайг та нар зүгээр ашиглаад байна гэж бодоё. Би та нараа тэгж ашиглуулахгүй. Миний амьдралын одоо зорилго бол та нарыг бүгднийг ч өвчнөй болно. Хотын дараах байна уу, цагдаа байна уу, хэн байна уу, надад хамаа юус үгүй. Хүүхэд байна уу, надад хамаа байхгүй. Та нар тэрийг ихтэй тэр өвчнөө аваад ихтэй өгнө үү, их нэртэй өгнө үү, хүүхэдтэй өгнө үү, надад бүр хамаа байхгүй. Адилхан эмэгтэй хүнгээ би та нарыг өршөөхгүй. Надад ерөөсөө хамаахгүй. Энэ хот бузартаж дуусна гэсэн. Гэхдээ би энэ ажлын газрын охтуудаа би бол хайрлана. Өнөөх өвчнөй нөхдүүд ирэхэд бол би та нарыг хамгаална. Би тэднийг хөөж өгвөл нэг бол тэд нартай унтна. Өөр арга үгүй. Би та нар тийм учраас санаа зовох хэрэг байхгүй. Та нарыг би бол өвчнөй болгохгүй гэдээ хэлж байгаа. Нөгөө найзтаа л хэлж байгаа байхгүй. Тэгээд манай хүн бол ер нь бол сар хагасын хугацаанд бол үе болон ирчүүдэд бол энэ өвчнийг бол тарааж байгаа сифилис гэдэг өвчнийг. Тамара бол одоо за энэ хот ер нь бол ингээд цавхааралдаа дарагдаад өвчин зовлондоо дарагдаад сөнөх юм байна гэдгийг гадарлаж эхэлсэн аажмаар. За тэгээд энэ үед бас нэг юм бүсгүй нэг юм алдартай дуучин хурж ирээд энэ Бразилийн бүсгүйчүүдтэй танилцаж явдаг байхгүй юу? Ер нь бол амьдрал ямар байгаа, эмэгтэйний амьдрал ер нь юу байгаа юм? Өөрөө нөгөө асартын феминист үзэлтэй хүн учраас энэ бүсгүйчүүдийн амьдралыг өрөвдөж хайрлахыг хүссэндээ ч юм уу тэр яваар эргэлдээд ингээд харж үзэж байгаа байхгүй юу? Тэгэж явж байгаад Женкатай ер нь бол нэг яриа өрнө болж байгаа. За Женка чихэнд нь шивнэс. Би өвчнөй. Тэгээ энэ хүмүүст тараагаад байгаа. Гэхдээ өчигдөр нэг сони юм болсон. Би над дээр ирдэг хүү байдаг юм. Би тэрийг гоймон их өрөвдлөө. Би тэр хүүхдэд унтаагүй. Би тэрэнд өвчин өгөөгүй. Одоо би яах вэ? Ягаад гэвэл тэр хугацаанд энэ сар хагасын хугацаанд энэ хүний амьдралыг нь тэтгэжсэн ганц зүйл бол өс хонзон тэр муусан ирчүүдийг өвчин зовлонтой болгох. Тэр муусан ирчүүдийн амьдрал одоо завхаарлыг нь үр дүн хамт амьдарж байгаа огт бүсгүйчүүдийн амьдралыг нь самруулах. Энэ өс хонзон энэ бүсгүй амьдралыг тэтгэж байсан бол гинт тэр нь байхгүй болцсон. Би одоо тэгээд өвчин зовлон тараач гэсэн би маргааш ирсэн басны гүгүрэлтөө би юу болох вэ? Одоо ч болохгүй шүү дээ. Би одоо яах юм бэ гэхэд бол тэр дуучин бүсгүй тухарн дээр нүсэж аваад амьдралд итэг чамд энэ нээс их хол гიშгэх одоо итгэл найдвар би энэ хорвоо ертөнц бол гой сайхан зүйлсээр дөрөн чи намайг хар би яг зүгээр л нэг юм уу циркачка байсан шүү дээ. Одоо дэлхийд даяар намайг мэдчихэд би бол алдартай дуучин болсон. Яг л энэний адилаар чи сайхан амьдрнаа Женка. Женка бол нэг 22 насны бүсгүй байхгүй. Тэгээд ингэ явж байгаа. За тэгээд хожим нь бол нөгөө Платонов гэдэг залуу би те. Платонов бол Женкад бол хайртай дуртай. За тэгээд ингэ ярьж байгаа. За би өвчнөй болчихлоо. Яах вэ? Асуу. Би мэдэхгүй. Гэхдээ амиал битгий орлоо. Гэж хэлдэг байхгүй. Тэгээд ер нь нэг өдөр их тийм бүүдгэр өдөр эмчийн үзлэг болж байгаа. Ер нь хагасан болгон эмчтэй үзлэг болт юм байл та. Тэгээ нэг хөгшин эмч байдаг. Эмчийн хүрээлэн дээр нөө. Тий. Ер нь бол тэгэж нэг өвчин зовлонгоос ингэж хязгаарлаж ер нь бол үйл ажиллагаа доктортой байлгад юм байл та. Тэгсэн юу болсон бэ гэхээр нөгөө хөгшин эмч учраас нөгөө хэний өвчин зовлонг нь бас төдийлөн анзаарч хараагүй байна. Өвчин нь хараагүй. Тэгээ ингэ саргаас өвчихгүй. Тэгээд ер нь готрон байдалтай орчихсон Женка их л хэцүү. Тэгээд тэр эмч бол одоо ингээл хүн болгоныг зүгээр нэрээр нь дуудаал. Цэрэг үлсэлд ороход ингээд нэг нэрийн дуудаал ингээл хамаг юм үзэж чардсан шүү дээ. Яг л тийм процесс болж.Арлаа за болж гэнэ. Хүши чи чинь юу тусцсан байна шүү дээ. Чи одоо имлэг явахгүй болохгүй юм байна. Ингээл ерөөс нэг тиймэрхүү байдлаар охид бүсгүүчүүдэд ерөөс нэг хүнтэй биш нэг юм нядлан дээр ирж байгаа малтай харьцаж байгаа юм шиг харьцаж байгаа байхгүй ерөөсөө. Тийм харилцаа өсөж байгаа. За тэгээд үүний харь дээрээс Женка ирдгүй. Орилоод идэг. Женка өрөөлөг орсон байдаг. Тэгээ Тамарагийн өрөөлөг ороод хаалтгыг нь хүчээр онгоолгоод тартал Женка өөрийгөө бомбилчихсан байсан. Тэгээ загтал үлдээсэн. Загталтай бол миний үхэлд хинч буруугүй шүү. Гагцгүй намайг ийм амьдралаар амьдруулсан энэ нийгмийг хараал идэг гэд амиа оролцсон байсан.
За тэгээд энэ хүний бол одоо нөгөө нутаглуулах ёсон дээр нь бол одоо Любка хурж ирээд бас их хуйлаад ингээ байж хат нөгөө Симеонов гэж тавар ш байгаа шүү дээ. Яг нөгөө Лихонины гэрт ингээ нуудаж явчихсан таарсан. Тэр хурж ирээд Любка конусан даа. Любка би чамд хайртай хойлоо цуг амьдрий гэхэд бол Любка ацар дундуур нь тас алгацсан. Энэ бол дүрийн ялалтай юм л та. Би дахиж чиний тоглоомоор тоглохгүй. Ирчүү та нарын би одоо тэр хэрэгцээний одоо юу ч нь би болохгүй. Объект чинь би болохгүй. Би тийм бүтээгдэхүүн би биш. Би өөрийгөө мэднэ, би үн цэнтэй гэдэг тийм ялалтыг Юженкогийн одоо үхлээр одоо олж ухаарч байгаа гэх юм уу да. Любка авхагийн хувьд. За тэгээд энэ бүтээлийн явцад бас бүсгүүчүүд өөрийнхөө сэтгэл мэдрэмж одоо өөртөө төрсэн мэдрэмжүүдийг ярьдаг л да. Одоо жишээлбэл нэг юм их тийм хэрцгий Тадотников гэж хүн байгаа байхгүй юу? Энэ хүн бол их тийм нүүр аманы юу одоо их тийм ясархуу, хурц тэгээд хуранхай тийм их хүн байна. За тэгээд энэ хүн нэг бүсгүйт умтаа гарсан. Тэгээд энэ хүний тухай юу ярьдаг вэ гэхлээр өнгөрсөн жил энэ хүн 11 хүнийг зүгээр л өөрийн сайн саналаар одоо палач буюу одоо алсан. Зүгээр л ингээд алдсан байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл алуурч явж байгаа. Тэгээд энэ хүндээ унсны дараах мэдрэмж ямар байсан бэ гэд нөгөө бүсгүйгээс асуухад би яг л одоо би хүн гэж мэдрийг өөрийгөө энэ хүн надтай хүн шиг харьцаагүй. Яг л одоо ингээд юу идэх штэ нэг юм хэрэг нь гарсан үед ашиглачаад нэг хайчдаг юм байдэн штэ. Одоо бидний сайн мэдгээр бол нэг самбарын альчуур, галтгооны альчуур тий үнэр нь нэг тийм муухай. Тэгээ аргагүй их нэг арчсан болоод ингээд тэгээд заваарсан болоо гэх. Ерөөсө тийм байдлаар тэр бүсгүйтэй харьцсан. Тэгээ тиймэрхүү зүйлс ер нь бол тогтмол болдог. Тэгээд энд бол асар их хэмжээний гэмшил харуулсал юм. Хэцүү үйл явдлууд ингэж явж байгаа. За тэгээд ингээд дөрүүдийг ингээд анализыг хараад тахлаар хүн ер нь энэ биеийн үнэлэлт гэдэг зүйл чинь өөрөө энэ бүсгүүчүүд нэг дуртаад игээд байгаа юм биш шүү дээ. Гинт би надаа мангар гой бизнесийн санааг хэдүүлээ ерөөсөө бие үнэлэхгүй байна шүү дээ. Энэ бол эрхчүүд хэрэгцээгээ болсон байдлаар хангах ямар нэгэн шаардлага гараад байгаа учраас л энэ бизнес ингэж үүсчихэд шүү дээ. Тэгээ хамгийн аимшигтай нь хоёулаа юу вэ гэхэлэр нийгмээр ичгшдэг тий нийгмэрийн тухай ярих дурггүй нийгмэрийн эдгээр улсуудыг бол доод давхархын гэдэг ч юм уу эсвэл нэг тийм ер нь хүн биш тий хүн гэхэд хэцүү одоо гадуурхдаг шовдруулдаг тий одоо Фантиныг үгүй хийсэн адилхан. Гэхдээ хамгийн сонирхолтой нь яхан талт юм байна биеийн үнэлэлт юм байна гэж ярихад тийм үү байсаар л байгаа юм уу одоо хэдэн мянган жилийн турш байсаар ирсэн өөрөөр хэлбэл нэг юм аимшигтай нэг юм хоёр үзэгдэл байгаа байхгүй энэ биеийн үнэлж байгаа бүсгүүчүүд аимшигтай юу эсвэл биеийн үнэлэлтийг юм эгэлж ирийн үзэгдэл мэт харж байгаа хүмүүс бид нар аимшигтай юу гэдэг нэг юм сонирхолтой санаа гарч эхэлж байгаа. За тэгээ нөгөө талаас эдгээр бүсгүүчүүдийг хэн хамгаалж яаж байна вэ гэдэг бас нэг сонирхолтой юм гарч ирнэ тий. За яг уу одоо тодорхой хэмжээнд хөөцлөгдсөн орнуудад бол одоо эдгээр бүсгүүчүүдийг бол асар сайн бол хамгаалж байгаа. Гэтэ энэ зохиолын хүрээнд бол эдгээр бүсгүүчүүдийг бол хэн ч хамгаалахгүй байна. Энэ хүмүүс бол хүнд ч хэрэггүй, ойр дотны хүн байхгүй, очиж явах хүн байхгүй юм улсууд байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө одоо таны хэлсэн Фукогийн одоо энэ дисциплины буюу одоо эрх мэдэл ба шийтгэлийн онол гэж байдаг л та. Энэ онолын хүрээнд юу гэдэг вэ гэхээр хүнийг шийтгэх юм хит хитэн арга байна. Хаах бол хүнийг шийтгэх гэд бол ер нь бол нэг зодож жанчих нэг Тимбифеслогийн дарамт зовлон зүтгэр учруулах бол их үр дүнтэй байж л тээ. За тэгээ үүний бол ноён оргил нь бол гилтэнтэх гэж байгаа байхгүй. Бүх нийтээр нь цуглуулж авчирч хагаад та нар хэрэв буруу зүйлийг л толгойгүй болно шүү нөхдүүдээ гэдгийг л одоо ингэж гилтэнд ч сануулах бол одоо тийм их тийм сонгодог арга байж л та. Дээрээс нь хурц иртэй юугаар толгойг нь авах. Тэгэл хавийн амтыг дуудаад энэ том спектакль болж байгаа шүү дээ. Театрын баяр шиг л болж байгаа байхгүй. Хүмүүс шүүлдээл бараг цэцэг шийтгэн хоолгүй л ерөөсөө тийм. Тэгээд тэр чинь нөгөө бас үхэж байгаа улсад ч үхэх юм нүг хэлнэ гэл бараг энэ дээр гарч ирээл бараг бод сасан бүх юм хэлцдэг те. Тэгээд чигсал цуглаан болдог тэрнээс нь болж. Тийм процесс. Тэгэнгүүт эн чинь эрх мэдлийн хувьд их өрөөгөөж багтаа байт юм байна л та. Тэгэнгүүт яасан бэ гэхээр за окей. Хүний биеийн шийтгэд ер нь бол болохгүй юм байна. Энэ нөхдүүд ч улам бүндэл ер нь хэцүү болоод тэгвэл сүнсийн шийтгэх юм байна. Хэрхэн сүнсийг шийтгэх вэ? Нийгмээс нь ангижруулах, хүн хоорондын харилцааг үгүй хийх, баг багаар.
Чи муу юм хийсэн үү? Маш шорондоо. Чи муу юм хийсэн. Чи ёс суртахгүйгүй шүү дээ. Чи чамтай би харьцахгүй. Бай баяртай. Тийм байдлаар хүний сүнсийг нь шийтгэж эхэлдэг. Яг энэ процесс эдгээр бүсгүүчүүдтэй илэрч гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс бол чи буруу зүйл хийсэн бай. Тийм учраас бид нар чамтай харьцахгүй. Бид нар чамайг хамгаалахгүй. Чи бол хүн биш. Чи манай нийгмийн нэг хэсэг бүлгэн биш. Гэхдээ хэрэг болсон үед би чам дээр очиж чамтай сайхан хэрэгцээг хангачаа би яваад өгчнө. Ямар муухай харилцаа тийм. Тэгээд ер нь бол нэг ийм процесс болоод байгаа. За нөгөө талаасаа бас Карл Марксийн таны хэлсэнчлэн хүний сэтгэлийн онолын тийм ээ. Эдгээр бүсгүүчүүдтэй харилцаж байгаа байдал. За тэгээд унтаж өвдөх процессд орж байгаа үеийн үйл явц үйлдвэрчсэн ерөөс. Үүнээс бол тийм хайхтар тийм жаргал идлээд байгаа бүсгүй бол байхгүй. Одоо тодруулах юм бол нөгөө эмч байна шүү дээ. Тэр эмч бол тэр бүсгүүчүүдтэй бол ерөөсөө л малтай харьцаж байгаа юм шиг харьцаж байгаа шүү дээ. Тамаараа хүрээд. Тийм байна. Явлаа. Дараач. Ирлээ. Дараач. Үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд энэ хүмүүс чинь хүн шүү дээ. Тэгтэл бол одоо ийм хүний сэтгэлийн хамгийн том илрэл юун дээр илэрдэг вэ гэхэлэр хүн одоо тэр өдөр тутмын ажилдаа их дурамчхан байгаад ер нь бол өөрийнх нь одоо тэр бие физиологи өөрийнх нь бүх субъектийг нь тухайн хөдөлмөр өөртөө шингээж аваад хамаг юм алдчихдаг. Тэг үүний ард дээрээс тухайн хүн ямар юмнаас жаргал эдэлдэг вэ гэхэлэр амьтналаг хүсэл дээрээс жаргал эдэлдэг. Одоо жишээлбэл те үүдийн цайндаа гараатлаа одоо тэр гэлц үдлийн одоо би явах одоо цайндаа гарахгүй болохгүй гэж бид нэр ингээл гараа явдаг шүү дээ. Тэгэл цайндаа гараад тэр хоол тэр нэг цаг тэр нэг 12 цагаас 1 цагийн хоорондох тэр цаг ямар амттай вэ те. Ерөөсөл тийм процессын бүсгүүчүүд дээр бас илэрдэг. Шүн дуусвуугүй юу өдрийн цагаар эдгээр бүсгүүчүүд одоо яам дээр яма дээр шүү дээ. Эдгээр бүсгүүчүүд бөөнөрөө нэгнийхээ өрөөнд цуглараад цагаан бино гаргаж ирээд ид шууш гаргаад хоорондоо юу босноо ингэж ярьсууд. Тэдний хувьд энэ нь илүү жаргалтай. Ингэж энэ хүмүүс өөрсдийнхөө нийгмийн хэрэгцээг хангадаг гэдэг шиг ч юм уу те. Тэгээ ерөөсөө эцэс үлдэн одоо энэ бүх үйл явдлаас ингээд энэ бүтээл дээрээс ингээд харахад бол хүн гэдэг амьтан ямар аимшигтай амьт юм бэ те. Бид нэр одоо нэг бодлын хүнийг бол одоо юм өөрийнхөө хамаг бие зартал нь цөхрүүлж байна те. Хүнийг нийгэм бол өөр. Нөгөө талаасаа өөрөө ингэж цөхрүүлж орхичингуудаа юу яагаад байна те. Чи би чамайг мэдхгүй би чамайг танихгүй чи яах гээд байгаа ингээд. Яг их тус болох үедээ бол танихгүй мэдхгүй болоод өнгөрчдөг. Асар хоёр нүртэй үзэгдэл явагдаж байна. Шарж болно. Яагаад гэвэл тэр эр хүн яг л тэр Женкагийн хэлсэнчлэн яхан бол хамгийн үнэн байхгүй. Бие үнэлэгч бол хамгийн үнэн. Яагаад гэвэл тэр дүр бол за чи бит хоёр унтлаа хэвтлээ юм байна. Яг боллоо. Ерөөсөө илүү дутуу юм байхгүй байгаагаараа. Гэтэл тэр залуу яаж вэ те нуугдаал төлөвлөөд эхнэрийнхээ ард дуур, урд дуур, хүүхдийнхээ ажлынхныхаа ард дуур, урд дуур нуугдаад хамаг юмаа төлөвлөөд хурж ирээд унтаж ивтэл тэгэнгүүтээ гарч ирснээр л одоо хүүшээ болохгүй ингэж болохгүй тэгж болохгүй хүүшээ энэ одоо бие үнэлээд байгаа юм яагаад байгаа юм бэ одоо нийгмийн муухай үзэгдлэг ингэж ярьдаг. Ерөөсөө энийг Куприйн энэ бүтээлийнхаа туршид бол маш хурц байдлаар шүүмжилж байгаа. Тэгээ энэний хамгийн том илэрлэл нь бол Женегийн энэ бүх ирчүүд тэр хүн төрлөختнийг үзэн ядах тэр хүслээр нь ингэж илэрч гарч ирж байгаа. Тэгээд хожим сүулт нь бол тэр Яма гэдэг хот бол нөгөө бэлгийн замын халдвар төвчин дийлдэгэ болоод ер нь бол сүрх чиглэл рүүгээ хандаад бүтээл дуустдаг. Яг сүрсэн хэсгийг нь бол мэдэхгүй. Гэхдээ энэ хот бол ер нь баларсан гэдэг байдлаар дуустдаг. Нөгөө бизнес сэтгэлжсэн хот завхааралтай баригдаад дуусч байгаа. Тэгээ энэ тухай бас сонирхолтой юм ярихад Дантег бас ярмаар байна л та. Дантегийн Тэнгэрлэг туульс дээр яг тамийн бүлэг дээр нь бол ер нь завхаарал хот улстай ямар хамааралтай байдгийг гэдэг анализ гарч ирдэг байхгүй. Тэр тусмаа нөгөө Клеопатра гэдэг ч юм уу одоо яг тухайн үеийн эрх мэдэлтэй бүсгүүчүүд завхай авхайнаар одоо эрх мэдэлд гараад одоо Эрсийн чалхын шилж одоо унтаж хөвтдөг энэ үзэгдэл болж эхлэх нийгэм даяараа ер нь ийм завхаарал түгээмэл болоод эхлэхээр юу болдог вэ гэхэлэр улс орон дотроос сүнж эхэлдэг, ялзарч эхэлдэг гэдэг санаа байдаг байхгүй. Бас тэр үзэгдэл энэ Яма гэдэг хотон дээр бас нэг бодлын гарч ирж байгаа. Энэ хэмжээхээс гаргүй их янаглал завхаарлын үр дүнд тэр хот бол өөрөө өвчин зовлондоо дарагдаж сүнж дуусж байгаа гэдэг бас нэг тийм зүнч байдлын бас юм болж эхэлж байгаа гэсэн үг.
нэр нь хүртэл айгуу тийм өгөөтэй байгаа байхгүй те яама нүх те нүх ангал ч юм уу те. Женегийн одоо бол нутаглуулсны дараа хэлдэг штэ. Манай Жене бол одоо арай дээр нүхэнд байгаа баха гэж айгуу хурц хэлдэг. Арай дээр нүхэнд байгаа баха гэж. Тэр нүхэн амьдарч ирсэн яама хотын нүхнээс нь илүү дээр гэдэг шүү дээ. Тэр нөгөө юу гэдэг юм бэ? Зүүдгүү нойр гэдэг нь шүү дээ. Тэр зүүдгүү нойр нь арай дээр баг та гэж. Тэгэхээр надад ч магадгүй зохиолын хайлайт хэсэг болох болов та хамгийн амар хүчтэй өгөө шүү дээ. Окей. За хоёлаа чинь 3 яах одоо эмхтэн 3 нилийн бараан дур ирсэн. Одоо бас харьцангуй арай гэгээлэг төрлөө гарах бах тий. Хэрвээ та гадагшаа явах гэж байгаа бол таны заавал биелэх ёстой зүйл бол дата SIM. За миний туршлагаас харахад глобал дата SIM тун зүгээр санагдсан. Яагаад гэвэл шуурхай, түргэн, найдвартай хамгийн гол нь 24 цагийн турш тасралтгүй тантай оператор холбогдох боломжтой. Ингээд Free Podcast-ын зүгээс глобал дата SIM-тэй хамтран ажиллах болсондоо таата байна. Гадаадд зорчигчдын номер 1 сонголт глобал SIM. За дөрөв дэх сая айгу муухай байлгач чинь 3 эмэгтэй ард гардаа гэжтэй 3 эмэгтэй талаар ярьлаа тий. За одоо бол дөрөв дэх эмэгтэй бол монголчуудын ялангуяа хамгийн олон уншсан Оросын уран зохиолын нэг баха Гим Зимра маань тий. Гим Зимийн Достоевскийн Гим Зимийн Соня Мармеладова гэдэг София гэдэг эмэгтэй байгаа. За тэгээд ер нь яг ингээл энэ сэдвэр ингээл яриад ч юм уу те сонсохоор ч юм уу те яг ингээд нэг тийм бүр юм бодол дарагдаад бодолд автчих юм. За тэгээд ерөнхийдөө бол Гим Зим дээр хамгийн гол дүр бол тэр Родион Романович Раскольников гэж залуу байгаа шүү дээ. Гэхдээ яг бас Сонягийн байраад авах юм бол да юм байна. Ерөнхийдөө бол зохиол эхлэхдээ Петербург хотын тийм их тийм саарал тэнгэртэй, архитал завхааралтай баригдсан гудамж талбайнууд хогоор дүүрсэн, хүмүүсийн ёс суртахуун уландаа гიშгэгдсэн, төрийн суртал хамгийн доод зэгтээ хүрчихсэн тийм байдлаар эхэлдэг л дээ тий. Тэгэл их тийм бохир гудамжнууд, давчин өрөөнд амьдрал хүмүүс нь их өлсгөлөнтэй, архиталтад гаарчсан. Тэгэхээр ажиглаад байхад ер нь ямар ч одоо ингээд зохиолыг харахаар эхлээд нийгмийг ингээд харуулдаг тий. Одоо ингээд зохиол эхлэхэд бол яг тэр гудамжны байдлаар гэдэг юм эсвэл тухайн хотын байдлаар тэр яамагийн байдлаар харуулж ирсэн бол тий яг л мөн одоо Гим Зим дээр бол тухайн үеийн хүмүүсийн нийгмийн дотоод одоо тэр уур амьсгалыг дотоод сэтгэлийг нь бол шууд Петербург хотоор харуулж байгаа. Дээрээс нь Петербург чих тийм юутэй штэ тийм баргар дүнсгэр тийм хотыг чийлэхүү тий харуулсан гэдэг. За энд бол зохиолын маш товчноор үндсэн үйл явдлыг ярихад бол Раскольников гэж оюутан залуу байсан. За тэгээд тэр оюутан залуу бол юу гэдгийг Хүлэгч юм. Тэ мөнгө хүлэгч эмгэнтэй орооцолдог те. Гэхдээ мань хүний хамгийн гол нөгөө дотоод бодол нь бол тийм мегаломаниак шин чанартай агуу ихийг мөрөөдөгч, агуу ихийн тухай боддог, өөрийгөө тэдгээр агуу хүмүүстэй зүүрлдэг. Жишээлбэл өөрийгөө Наполеон Бонапарттай зүүрлдэг ч юм уу те. Тэгэхээр мань хүний үзэл санаагаар бол 100 тонны тийм агуу хүчрэх хүмүүс болвол гэмт хэрэг үлдэж болно гэдэг ийм үзэлтэй. Хэрвээ тэр үлдээд гэмт хэрэг үлдэж байгаа үйлдэлийнх нь үр дүн нь сайн зүйл рүү чиглэсэн байх юм бол энэ гэмт хэрэг биш юм аа. Ёс суртахууны хувьд бол энэ бол цагааднаа гэдэг байдлаар. За тэгээд би бол Наполеон Бонапарт их том дайн гаргаж олон мянган хүнийг хядаж яахгүй. Харин би нэгэн хүний амьд хүрчгэд тэр бол миний хувьд ёс суртахууны хувьд тийм муу асуудал биш юм аа гэдэг асуудлыг өөр дээрээ дэвшүүлдэг шүү дээ. За тэгээд тухайн үедээ байсан бол яг ер нь тэр ламбард мөнгө хүлдэг газар ч гэдэг юм уу энэ бол тийм эдийн засаг их тийм муу баг юм л мэдээж илэрл шүү дээ. Тэгэхээр бол Петербургт баг болон болгонд нь шахуу мөнгө хүлэгчд бол байсан. За тэдгээрийн нэг нь бол Алена Ивановна гэж ийм хөгшин эмэгтэй байсан байна. Нэг эмгэн тий. За тэгээд мань хүн бол тэр эмгэн лөө өөрийнхөө юмнуудыг тушааж аваачж очдог. Цаг магаа эсвэл эцгээсээ тий одоо өвлөгдсөн зүйлсийг өөртөө байсан дагварсыг аваач өгдөг. Тэгээд туйлын ядуу амьдралтай хоолны мөнгө байхгүй, сургалтын төлбөр байхгүй гэдэг шалтгаанаар сургуулаа төр завсарлчихсан, сургуулаасаа гарцсан байгаа. За тэгээд маш их тийм биеийн өдөржин шархирж өвддөг. Тийм ер нь л баг эрүүл галзуу хоёрын дундуур байдаг. Өдөр болгон бол тийм байдаг. За тэгээд
үлсхийн эрхэн. За дээрэс нь ер нь мөнгөтэй болёо. За тэгээд тэр Алена Ивановна гэдэг эмэгнийг бол амийг нь хороогоод за тэгээд мөнгөнийх нь авдраас нь бүх мөнгийг гаргаж ирээд за тэгээд эд агуурсыг нь аваад за тэднийг нь багахан хэмжээнийхийг нь өөртөө зарцуулаад санхүүгийнхээ бэрхшээл асуудлуудаас эхлээд гарчий. Дараа нь үлдсэн дийлэнх одоо хэмжээний мөнгийг бусад ядарч байгаа, зовж байгаа, үлсэж байгаа энэ хүмүүст ингээд зориулъя гэдэг ийм одоо санаачлагыг өөртөө дэвшүүлсэн байна л да тий. За тэгээд ерөөс яг мэрэгжлийн алуурчин шиг бүх зүйлийг төлөвлөөл тий. Яаж алах уу, хизээ очих уу гэх мэтэр төлөвлөөд за тэгээд эцсийн бүлэгт болвол тэр Алена Ивановна гэдэг эмэгний толгойн дундуур нь сүхээрээ цохиж алдаг. Одоо ийм одоо үйл явдалтай. Тэгэхээр бас эмгэнтэй нэг хүн ялчиж байгаа шүү дээ. Эмгэнтэй хамт хамгийн чухал зүйл нь бол тий яг эмгэнтэй хамт амьдардаг байсан тэр Елизавета гэдэг эмэгтэй байгаа тий. Тэр Елизавета бол бас нэг юм Сонягийн найз байсан шүү. Тий. Соня буюу одоо бид хоёрын одоо ярих гол одоо тэр хүний бол танил байгаа шүү дотны. За тэгээд Елизавета тэр эмгэн бол ялч байхгүй хахир муухай ааштай нэг тийм эмгэнэлтэй хүмүүстэй муухай харьцдаг өөрсдийнх нь хүмүүсийн хамгийн одоо нандиндаг эд зүйлсийг бол хамгийн хямдаар хамгийн байж болох бага мөнгөөр авдаг тийм эмгэн те. Харин түүний хажууд байнга л одоо гарынх нь үзүүрт нь зарагдж идэг эмэгтэй бол цагаан цайлган сэтгэлтэй хаяа хитрхи цайлган хитрхи тэлэгч юм шиг гэмээр тийм Елизавета гэдэг эмэгтэй те. За тэгээд яг Раскольников очоод Алена Ивановнаг буюу эмгэнийг яг цохиж алж явах үед нь санаандгүй байдлаар Елизавета түүнийг хардаг штэ те. Аллагын гэрч болцсон, амьд гэрч болцсон. За тэгээд мэдээж гэрч үлдээж болохгүй учраас Раскольников сүхээ дахиж гаргаж ирээд Елизаветагийн духан дундуур, толгойн дундуур нь яг өөдөөс нь игц нүдрүү нь харж яхад нь ямар ч гэм буруугүй тэр цагаан цайлган эмэгтэйг сүхээрээ сүхтэд алчдаг шүү дээ. За ингээд Раскольников бол өөртөө маш том зөрчил үүсээд нэг би хүн алсан гэдэг нь үнэн. Ямар ч гэмгүй хүн алсан гэдэг нь үнэн нэг талаас. Нөгөө талаас нөгөө өөрөх нь онол байгаа даа шүү дээ. Агуу их юм онол нь байгаа даа шүү дээ. Би энэ бол тийм ясуртуунгүй үйлдэл бол биш юм аа. Яагаад гэх юм бол үр дүн нь хамгийн гол зорилго нь сайн зүйл чиглэгдсэн гэдэг. Энэ бол нөгөө англичуудын утилитаризмын философи байгаа шүү дээ. Үр дүн нь сайн байгаа бол хийж байгаа тухайн хэлбэр нь хамаах байхгүй. Жишээлх юм бол нөгөө галт тэргэнд явж байхад бол галт тэрэгний урд 5 хүний хүлээ тавьсан байгаа. Гэхдээ хэрвээ та галт тэрэгний чиглэлийг өөрчлөх танд ирэх боломж байгаа. Чиглэлийг өөрчлөх юм бол цаана байгаа нэг хүнийг л зөвхөн дайрж ална гэдэг тийм. Тэгэхээр та чиглэлийг өөрчилж байгаа явдал бол нөгөө нэг хүний амийг авж байгаа ч гэсэн 5 хүнийг та аварж болох юмаа гэдэг энэ санаан дээр бол утилитаризмын үүднээс бол зөвшөөрж болохоор одоо ийм үйлдэлүүд байгаа байхгүй тийм. Яг утилитаризмын яг нөгөө талын эсрэг бол Кантын бас үзэл гарч ирж байгаа ч тийм. Тэгэхээр бүр тийм онтологи шин чанартай яг ийм болохгүй гэсэн одоо ийм үүднээс хэрвээ та галт тэрэгний чиглэлийг өөрчилж байгаа бол та нэг хүний үхлийн шалтгаан болсон. Тийм учраас таны хувьд энэ бол маш ясуртгонгүй асуудал юм а гэдэг үл Кант хэлж байгаа юм л да тийм. Яг гэвэл та өөрийгөө бас алуулахыг хүсэхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр та тэр хүний өмнө оронд байж болох байсан шүү дээ ч гэдэг юм уу тийм. Тэгээд тэр асуудлыг бол ингэж мань өөртөө бодсон. За тэгэд онол бол ойлгомжтой. Раскольников бол бас толгой цогтөг оюутан байж тэгэхээр их уншдаг. Мань бол яг энэ онолын дагуу, утилитаризмын онолын дагуу, агуу ихийн онолын дагуу ингэж явж чад. Тэгээд мань бол онолдоо хит их ингэж итгэж баригдаж ингэж явж байгаа. Ухаан солиотой байхдаа шийдвэрээ гаргаад за тэгээд дараа нь өөрийнхөө шийдвэртээ үргэлж гимшиж яваад яахаа мэдгүй унтаж чадхаа болоод за эсвэл одоо хий юм харж эхлээд сонсож эхлээд бүр ингэж галзуурдлын ирмэг дээр ингэж очиж байгаа байхгүй тий. За ингэж очихдоо бол мань хүн бол яг үнийг хэлэхэд окей онол байж болно. Энийг онолоор зүтгэж болно. Гэхдээ хүний ухамсар өөрөө нэг дийлэхгүй юм шүү. Та баригдахгүй байж болно гэмтэр хийснийхээ дараа. Гэхдээ та өөрийгөө мэдчихэж байгаа шүү дээ. Би энэ асуудлыг би ингэж хийцэн би хүний амийг хороочихсан шүү дээ гэдгийг өөрөө мэдж чад юм учраас өөрийгөө уучлах чадахгүй. Хүний өөрийн ёс суртахуун энийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тийм учраас яг тэр ёс суртахууны уяа хүлээсэндээ өөрөө үргэлж байгаад идэг шүү дээ. Ингэж явж байтал бол яг одоо бид хоёрын хамгийн ярих байгаа гол хүн буюу одоо Сонятай таарж байгаа байхгүй тийм. Бас нөгөө юу шүү дээ. Кантын Бурхны 6 дахь нотлого шүү дээ. Та гимшиж байна, ичж байна гэдэг чинь Бурхан байгаагийн илэрлээ гэж. Нөгөө нэг их сургуулийн багш юу гэсэн би таны Бурханд ч итгэхгүй ингээл оюутан хурж ирэл. Бүүн хэрэл орол болсон юм байна шүү дээ.
бурхан чи юу гэж юу хийсэн юм. Манай марксист онолын хүрээнд бол тийм юм байхгүй гэл. Сэртий барьж. Тэгэхээр багш чи тэгвэл наа хувцас тайлал сургуулийн коридороор гүйлдэг гэж. Үгүй юу гэж тэгж болж идэв. Тэгээд бурхан чи наа чинь шүү дээ. Тэг яг нь ёс суртахууны юм үгээр нь харуулж байгаа байхгүй тий. За тэгээд Соня ямар эмэгтэй вэ гэхээр за бас л нэг 20-од насны эмэгтэй. За тэгээд туйлын ядуу зүдүү амьдардаг. Ээж нь өвчтэй. За тэгээд үлсгэлэн хідэн дүүнэртэйгээ хамтдаа амьдардаг. Аав нь бол Симеон Захарич Мармеладов гэдэг хүн байгаа шүү дээ. Тэгэхээр Мармеладов бол ер нь сонгодог уран зохиолууд дээр дүр болгон яг л бодит хүн шиг ямар нэгэн хүн шиг байдаг шүү дээ. Зарим хүмүүс өөрийгөө уран зохиолоос олж хардаг, эсвэл танилуудаа олж хардаг те. Тэгэхээр Мармеладов бол тийм уух дуртай ч гэсэн цагаахан тийм ёс суртахуунаа алдчихаагүй, яадгаа барьт те. Алдчихаагүй тийм хүний дүрийг бол тэр Симеон Мармеладоваар гаргаж ирдэг. Тэгээ мань хүн бол архины асар их хамааралтай байсан учраас мань хүн бол уул нь чиновниктэй төрийн албаа гэж байгаа байхгүй тий. Гэхдээ тэр архиталт за тэр донолтоосоо болоод тэр ажил дээр байнгын асуудалтай байдаг. За тэгээд ажлаасаа ингээ халагдчихсан. Гэр бүлээ тэжээж чадхааргүй хэмжээнд очтлоо. Тийм хамааралтай болчихсон. За ийм хүн байгаа. За түүний том охин бол Соня байдаг шүү дээ. За ингээд гэр бүлд нь хоол байхгүй, хүүхдүүд нь байнгын өлсөж जैन, уйлж जैन. Эхтэр нь өвчтэй. За тэгээд энэ тохиолдолд яах вэ? Мармеладов бол өөр ингэсэн ухаангүй болсон байна. Тэгээд Соня шийдвэр гаргадаг шүү дээ. Туйлын дарчиг ийм амьдралаас гарахыг хүссэн. За дээрэс нь хайртай гэр бүлээ тэжээхийн тулд бие үнэлэх сонголтыг өөртөө хийгээд тэгээд гудамжинд бие үнэлдэг тийм бүсгүй болж хувирдгаа гэд. Тэгээд романы туршид Соня бол ер бусын их тийм чимээгүй, их тийм амарлангуй, их тийм тайван дүр байдаг шүү дээ. Илүү нэг тийм одоо яг энэ Фантин хин хоёр Соня хоёрыг эсрэгзүүлж тавихад их сайхан болдог. За Фантин дээр бол эхлээд Фантин их тийм цагаахан, их тийм романтик сайхан эмэгтэй байж исэн. За тэгээд Парис руу очиод амьдрал нь бүтлгүүтээд хүүхэдтэй болоод хайр дурлал нь бүтгээргүй болсны дараагаар мань хүний амьдрал эхлүү тийм уналтан шин чанартай болж исэн тий. Харин Сонягийн дүр бол эхлээгүй яг дуусч яваа дүр буюу те яг уналтаас эхэлдэг дүр байгаа байхгүй те. Тэгэхээр окей, угаасаа нийгэм тийм байсан гэдгийг бол Раскольников харуулчлаа. Хажуугаар нь Соняг бол маш чимээгүйхэн ингэж оруулж ирж байгаа байхгүй. Тэгээд Соня бол мэдээж тухайн нийгмийнхээ бүтээгдэхүүн гэхдээ хамгийн том ялгаатай байдал нь бол ер нь дэлхийн сонгодог уран зохиолуудын донд бол хамгийн одоо их гэрэл гэгээтэй хайрлагдсан дүрүүд нэг бол Соня. Яагаад гэвэл нийгэм завхарчсан, архиндаа баригдчихсан, ёс суртахууны доройтолд орцсон ийм байхад Соня яг хүнээрээ үлдэж чадсан ганцхан дүр байгаа байхгүй. Сонягийн амьдралын хүч гайхамшигтай тий. Сонягийн өөрийнх нь оршихуун гайхалтай байгаа юм л да тий. Тэгэхээр хэдий янхан байж болно. Гэхдээ асар ёс суртахуунтай хүн хинбэ гэхээр Соня л байдаг. Асар олон дүрүүд гарч байгаа тэнд бол тий. Тэгэхээр тэр дүрүүдийг харахаар үргэлжлэл бие бинийгээ ашигласан, худлаа харилцсан, эсвэл одоо гэмт хэрэг хийсэн ч гэдэг юм ийм дүрүүд багт бол Соня аргагүй эрхэнд бие үнэлдэг. Тэгээд хамгийн бас өгөөтэй нь хүн болгонд өчл байдаг. Дүр болгонд өөр өөрсдийн гэсэн өчл байдаг. Өчл хэлэх үг байдаг. Ер нь хүн болгонд хэлэх үг буюу өөрийнх нь гэсэн өөрийн перспективээр харсан хүн болгонд өөрийн үнэн байдаг шүү дээ. Тэгэхээр Мармеладовын үнэн гэж бас байгаа шүү дээ. Тэр бол бас л нийгмийн нэг бүтээгдэхүүн хизээж өсөж дэвчихгүй. Нөгөө аймгүй албадууд ч юм уу галзууны өдрийн тэмдэглэл ч юм уу те тэгдгээр левелийн тэгдгээр төвшний төвшмөл энэ төр шиг юм уу те эзэж зэрэг тийм айхгүй ч юм уу те тийм хүн. Тэгээд мань хүн охиныхоо олж өгсөн бие үнэлж олж өгсөн мөнгөөр нь арх ууж тэгж зовлонгоо мартаж мансуурж авдаг хүн байгаа байхгүй те. Тэгэхээр энэ бол бас Оросын орон зохиолд гарч ирсэн одоо хамгийн том эмгэнлийг гайхамшигтайгаар гаргаж ирсэн ингэдэг. Гэхдээ Соня өөрийнхөө бие үнэлж байгаа байдалд бол хэнийг ч аавыгаа ч гэр бүлийгээ ч нийгмээ ч хэнийг ч буруутгадаггүй. Хохирогчийн сэтгэлгүй тий. Хохирогчийн сэтгэл зүйр гэсэн байхгүй. Тэгээд аав нэг удаа гэрлүүгөө орж ирээд Соня минь чамд хэдхэн рубль байхгүй үз тий гунигт аавыгаа өршөөгөөч гэд өгөөч гэхэд Соня бол тэр харц тэр бие авч явж байгаа байдал тэр өнгө айс тэр бол тийм ууралж эсвэл ямар нэгэн байдлаар гомдсон ямар ч зүйл үзүүлэлгүйгээр зүгээр л аавдаа зориулаад ширээн дээр мөнгө тавиад гараа авчдаг. Тэгэхээр энэ бол ямар их амарлингуй
дүр байна гэдгийг харуулж байгаа юм л да. Тэгэхээр Соня бол нэг талаас хамгийн чухал зүйл нь өөрийнх нь авч исэн зүйл бол гэр бүлээ тэжээж тэтгэх гэдэг нь. Фантины хувьд бол Козет байсан бол Сонягийн хувьд бол гэр бүл нь үжээ гэдэг. Тэгэхээр ийм шийдвэрийг гаргаж байгаа эсвэл ёс суртахууныг зөрчиж байгаа энэ асуудал болгон дээр хүн болгонд өөрсдийн гэсэн цаад маш гүн гүнзгий ийм учир шалтгаанууд байдгаа. За тэгээд Соня Раскольников хоёр уулзж байгаа шүү дээ. Тэр хоёр хоорондоо их дотн харилцаатай. Ягч 100% романтик хайр сэтгэлийн холбоо харилцаа бол огт байхгүй гоо шүү дээ. Нэг тийм Платон шараа байдаг шүү дээ. Ер нь л. Тэгэхээр Раскольниковын талаас бол тийм онолд итгэсэн. За тэгээд ер нь тэр ёс суртахууны асуудалтай өөрөө идэгдэж яваа ийм дүр болвол нөгөө талаас Соня бол яг бодиттой нөхцөл байдалд их тийм реалист ханддаг. Юмд жинхэнэ одоо тийм рационал сэтгэлгээгээр ханддаг. Ийм эмхтэй байгаа юм л да. Тэгэхээр үнэнтэй үргэлж нүүр тулдаг. Маргааш амьд үлдэх хэрэгтэй гэдгийг үргэлж боддог. Тэгэхээр их тийм ухаалаг. Тэгээд энэ дээр бол яг Достоевский бол их тийм христийн шашны, христийн теологийн талаас бол их олон зүйлийг бол оруулж харуулсан байгаа юм л да. Тэгэхээр энэ бол нөгөө уучлагдах, намжлагдах гэдгийн талаарх ийм асуудал юм л да. Окей, та гэмт хэрэг хийсэн байж болно. Гэхдээ та түүнийг 100% та бүрэн хүлээн зөвшөөрөөд миний буруу байжээ гэдэг итгээд ингээд яг энэ төр ёс суртахуунтайгаар өөрөө уучлагдах бүрэн боломжтой гэдгийг бол харуулж байгаа юм л да. Гэхдээ нөгөө талаас бас ингээд ийм бас л ийм парадокс маягийн санаа гарч ирэл л дээ. Хэрвээ бие үнэлж байгаа асуудал болвол тийм илүү тийм ойлгох уучлал намжлал руу эсвэл рүү ингээд ороод тэр нь ингээд ямар ч асуудалгүй болдог юм болвол тийм зүг рүү, тийм байдал руу хандуулаад байгаа ялзарсан нийгэм нь юу болж таарах вэ? Тэгэхээр нэг осны Достоевский нэг санаагаар бол яг хүн хамгийн ёс суртахуунгүй үйлдэлийг хийсний дараагаар аврагдах боломжтой гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр авралын зам орохын тулд нийгэм ялзарсан байх ёстой юу гэдэг ийм их тийм төвөгтэй нарийн асуудлыг бол дэвшүүлж бас харуулж байгаа юм л да. За тэгээд Сонягийн зөвлөгөөгөөр бол Раскольников бол гэмт хэрэг хүлээхэд бол өөрийн гэсэн чадвартай болдог. За тэгээд өөрөө би одоо тэр хоёр хүний амьд хүрсэн юм аа гэдэг гэмт хэрэг хүлээгээд за тэгтэн тэгээд Сибирь рүү цолигддог шүү дээ. Тэрэнд нь хүртэл одоо Соня дагаж яваад шоронд ороход нь хүртэл те. Тэгэхээр энд бол яг Соняг яг ямар хүн бэ? Яг ёс суртахууны ямар өндөр түвшинд байсныг нь харуулж байгаа юм л да. Тэгэхээр хүн бол бүр байж болох хамгийн доод зэгт нь очисон ч гэсэн Соня түүнийг хүн мэтэр нь хүн юм шигээр нэгэд харсан байдаг. Тэгэхээр энэ бол бие үнэлэгч янхан ажилтайч гэсэн дээрэс нь үргэлж өөрийнх нь эргэн тойронд хамгийн босромог муу зүйлс болдогч гэсэн өөрийгөө авч үлдэх боломжтой юм аа. Фантин бол авч үлдэж чадаагүй. Тэгэхээр яг өөрийнхөө субъектийг барьж үлдсэн дүр бол Соня, Фантин бол тухайн нийгмийнхээ золиос маягтайгаар ингээд яваад өгчдөг. Тэгээ сүүл рүүгээ өөрийгөө алдаад Фантин болохоор яг нөгөө өөрийг нь доромжилдог, дарамтлагдаг цехийн ажилтнуудынх нь бодлоор өөрийгөө боддог болцдог штэ тий. За ингээд Соня бол өөрийгөө хамгаалахын тулд биш бусдын одоо сайн сайхны төлөө ингээд явж байсан. За тэгээд бүр шууд утгаар христийн бас номлолуудыг бол ихэнд Раскольников бол бүр хэлж өгдөг шүү дээ. Тэгэхээр одоо энэ жишээлбэл Фантин болон одоо Соня нарын за эсвэл одоо бусад одоо нэр дөрөвдөгдөж байгаа бие үнэлэгчдийн түүх болвол унаж байгаа хүмүүсийн тэр унаж байгааг нь биш яагаад унадаг юм бэ гэдгийг нэг тийм ойлгоход тийм чиглэгдсэн юм асуудал байгаа юм л да тий. Тэгэхээр энэ зөв үү буруу юу гэдэг нь тийм чухал биш. Харин ямар нөхцөл байдал гэдэг нь амар хамгийн тийм чухал болж байгаа юм л тий. Хүнийг шууд яллахаас илүү хүний шууд ёс суртахуунгүй үйл хийжээ гэж автоматар шууд ингээд нийгэм шууд ингээд бодцдог шүү дээ. Тэгэхээр тэхээсээ илүү хувь хүнлүүн субъектийн талаас нь хараач. Тэр үнийг ойлгох гэж ядаж хичээгээч гэдгийг одоо энэ яахнуудаар дамжуулж энэ номнууд бол биднэрт хамгийн том дохио олж хэлж ирстэй. Тэгэхээр уншигч бол уншлах хийх явцдаа бол өөрөө ёс суртахууны нэг дэнслэгч нь болчихж байгаа шүү дээ. Өөрт энэ буруу юу зөв үү гэд
шууд байдлаар шүүдэг. Нөгөө талаас нийгэм гэдэг бол хитрхи макро том асуудал болоод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр нийгэм гэхэд хувь хүн нэг бүр нийгэм болж чадахгүй. Олуулаа болж байгаа болохоор нийгэм болно. Гэхдээ хувь хүн нэг бүр энэ тухай ойлгодог, ядаж тухайн хүнийг ойлгох, унших тийм хүсэлтэй байх ёстой юм болов гэж бодсон гэж. Тэгэхээр тэр Сонягийн дүр бол магадгүй Гимзэм романыг дахин уншихдаа өнгөрсөн удаад Раскольников дээр уншиж хандаж байсан бол энэ удаа Соня Мармеладовыг илүү их харж уншвал маш гүн гүнзгий ойлголтыг авах болоо да бодож байна. Соня бас гайхалтай шүү дээ. Нөгөө юуг нь хин яг Раскольников ч хурж ирэл чамааг ингээд аав их чинь ингээд архитаад дүүнрэг чинь үлсөөд чамааг ингээд бие үнэлээд байж чинь бурхан чинь хаана байсан юм гэж асуухад орхины хүн над тэр 3 удаа ирсэн гэл. Тэнгүүт яг Раскольников ч нөгөө өөртөө байсан сүүлийн зоосууд яг Мармеладовны гэр бүлийн тэр хүнд хүчээр нөхцөлд үеүдд нь ингээ өгөөд яваад байсан шүү дээ. Тэгтээ бурхны хүн надад 3 удаа ирсэн гэдэг нөгөө яг Раскольников энэ 3 удаа мөнгө өгсөн хэргийг нь хэлэхэд л Раскольников бүр ингээ хайлаад дуусчихдаг шүү дээ. Тэгээ нөгөө шоронд байсан 10 жил нь Сонягийн ачаар 10 өдөр шиг богинохон байсан баха гэдэг гой төгсдөг те. Гэтэл бол за тэгээд одоо хамгийн сүүлийнхээ эмхтэн дүрлүүд ороход бэлэн болсон байна те. За энэ бол биднэртэй бүр ойрхон бидний одоо соёл, бидний уран зохиолын хэлбэрлэлөө илүү ч баг олон хүн уншсан багт гэмзэн биднийг бодох юм бол те. Тэгэхээр яг нөгөө Монгол уран зохиол бид нэр огт одоо фри подкаст дээр бол огт ярьж байгаагүй. Энэ удаад хамгийн анхны зохиол нь бол энэ гунигт янхнуудаа дурсах гэдэг сэдв дээр бол ламбугай нулимс орж ирж байна гэж те. ламбугай нулимс яг ламбугай өв байх авахайг бол одоо цэрэн ламыг яг бие үнэлэгч үү гэж хэлэхэд бас хэцүү. Ягаад гэвэл бүтээл өөрөө их нөгөө зүгээр өгүүлэлэг учраас яг дөрүүдийн одоо тий өмнө хин байсан юу хийх байсан ирээдүйд юу хийх тухай бас яг төдийлөн гардггүй. Гэхдээ нацаг дөрж гэдэг их цохиолч яагаад тийм агуу юм бэ гэдэг нь яг энэ бүтээл дээрээс харагддаг л да. Хитгэн үйлбэрүүдээр насар хэмжээний агуулгуудыг өгч идэг. Одоо жишээлбэл яг манайх бол бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Ламбугай хөрөө хіднээсээ улааныг манруулаа бууж яхад тий өв байх авахга цэрэн лам бүсгүй хар цагааны гэл бол зулан эсрэг дохио гээл гарч ирдэг шүү дээ. Тэгээд ламбугайг бол одоо тий сэтгэл хөнгөн учраас ашиглахад их амар хялбар юм байна гэд орон тачаангун хорцэлтийг эрдмийг сайдар боловсруулсан бүсгүй учраас найран их ихэн тухай худлаа үлгэр зохиож гэртээ авчираад одоо ном уншуулахаар болдог те. Тэгээ ном уншуулахдаа нөгөө ламбуу бол нөгөө би зүн хүрээ рүү явах хэвээр би ажилдаа гэсэн чинь хэн бол Сэрэн лам бол одоо их тэгж чичингүлэн гуйсан учраас за нэгдүгürt их нь муу учраас одоо тийм ээ өглөх сайтай байх. За тэгээ ингэж гуйж байгаа юм би одоо үгүй гэж хэлээ яах вэ гэж ламбугаа бол одоо эхлээд бол одоо шунаг хүсэлт хийж бол одоо очиж байгаа байхгүй материаллык шунаг хүсэлт хийж байгаа байхгүй. Тэгэхэд бол одоо юу баха авах бол яг үнэн хэрэгт бол ээж нь өвдөөгүй. Тэгээ нөгөө ихийгээ бол одоо худлагаасаа хөвтүүлсэн. За би чинь муу байгаа. Би жүжиглээд ингэ байж байгаа орой. Тэр нь гэрлэн ороход их сонирхолтой. Тэр бурхан буюу одоо монголчуудын хамгийн их дээдлээ одоо хоймортой тавьдаг одоо бурхан тэр гуйлан бурханых нь одоо очиод харахад бол тоосондоо дарагдсан. Тэгээ 3 ширхэг ятадлаа ингээд зоочгсон. Тэгсэн хэрнээ ингээ орон ингээд цэвэрхэн сайхан засчихсан. Цэвэрхэн ортой. Цонхон дээр юм ганц ширхэг юм дүхтэй хэн орж ирж байгааг харддаг. Тэгээд энэхүү үгдлүүдс би нөгөө яг оюутан байхдаа утга зохиолын шүүмжийг хичээл үзэж байхад баг хагас семестр ингээд энэ бүтээл дээр ингээд баг нүрээр нь ингээд үйлбэр анализ хийгээ сууж байгаа нэг юм сонирхолтой дүгнэлт дээр хүрж исэн л үе баха авах үнэн эрэхтэй бол эскортница тий байх магадaltaй. Ягаад гэвэл тухайн үеийн нийгмээр авч үзэхээр үе баха авах бол яг нөгөө ламбугайг найрсан үнэн шалтгаан бол юу гэж байгаа шүү дээ нөгөө хар тамхинд дуусчихсан учраас одоо өөрийнхөө хэдэн юмнуудыг зарж одоо хар тамхи мөнгөтэй болохгүй явж исэн гэж гардаг тий. Тэнгүүт тухайн үеийн яг юм түгээмэл авханаар байсан байгаа даахгүй хятад ирчүүд төр ч юм уу манжууд тэр ингэж очиж хар тамхи татаж ингэж явдаг одоо нэг тийм одоо бас нэг тийм нэг төрлийн биеийн үнэлэлт ингэж явуулдаг нэг тийм бүсгүүчүүд тухайн үед 1920
оны одоо ихэнх үеэр 18 дугаар зууны сүүлийн үеэр бол тийм бүсгүйчүүд бол байсан юм байна. Тэгээ ерөнхийдөө энэ дээрээс хідвчилж яг өв бахва авахаг бол одоо санаа авсан байхаа цэрэн лам авахаг бол санаа авсан байх гэдэг одоо нэг тийм сонирхолтой дүгнэлтэн дээр хурж исэн байхгүй. Тэгээд энэ утгаар яг энэ дугаар дээр ярьж байгаа. Тэгээд яаж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө лам бол ном уншиж байгаа. Үүний ар дээрээс бол явах гэсэн чинь бол явуулдаг те. Нэгдүгürt бороо орчлоо. Хоёрдугаар бид надад таныг хүргэж өгөх одоо унаалга бол ерөөсөө үгүй учраас та манад үлдээд. За тэгээд дээрээс нь лам хүний ёсоор бол одоо ном уншсныхаа дараа бол одоо цагаан цай идэж удаг учраас бол одоо та үлдээд манайд хоноглолцоод ингээ явсан дээрээ гэж албаар хонолж байгаа. Яг л нөгөө баг-багаар ингээ атгандаа цаламдаад байгаа байхгүй ерөөсөө. Тэгэх бүрд нөгөө ламгооч нээж байгаа тийм ертөнцийн хар манан ингээл пурпур алаг манан пурпур хийгээд ерөөсөө нөгөө гівшл одоо ингээд байгаа шүү дээ. Гівш гэдэг бол одоо бараг дээрээсээ 2 дахь цолтой ерөөсөө нөгөө нэг шинжлэх ухааны доктор л юм да. Тийм ер нь бол доктор болохгүй явж байгаа. Тэгэнгүүт эмэгтэй хүнтэй бараг бараагүй эмэгтэй хүнтэй бараг харилцаа үгүй. Тийм хүн байх гэдэг байхгүй. Тэр хүнийг ингэж аажмаар ингэж саламдж байгаа. За тэгээ шүн бол юу болж байгаа вэ гэхээр манайхан бүгдээрээ мэдж байгаа. Ламыг ерөөс унтуулахгүй байгаа шин. Яаж байгаа гэхээр тэгэл хотлоо жоохон хайнаагаал. Би сэрүүн байгаа шүү гэдгээл сануулаад байгаа. За тэгвэл ламбгаа нэг байж чадал. За би яавал энэ бүсгүйн өвөрт орох уу? Шууд босоод орох гэхээр нэг л эвгүй. За тэгвэл гараад би засчаад ордог хэрэгээ. Тэгтээ орохд бол бүсгүйн өвөрт орно. Ингээ шийддэг. За гараад орж ирээд ингээд нөгөө цаасан юутай байгаа шүү дээ. Цаасан цонхтой байгаа. Тэрийг чигчөөр руугаа норгоод нөхийгээ тартал бол бүсгүй бол одоо дотор хувцас тайлчдаг. Тэрийг араа. За ерөөсөө. Гахалт. Тэгээ манай хүн бол явж ороод янаг амрын явдалд бол орж байгаа. За ингээд л ерөөсөө дурлсан. Одоо янаг амрын явдалтанд дурлаад байгаа шүү дээ. Тийм ерөөсөө ингээд бүсгүй дурлцсан. Тэгээд тэгэхдээ нөгөө бас яадаг шүү дээ. Нэг өдөр ингээд хаах дээр яг хийдний урд харахад л одоо өв баахаа авахаа бол одоо тийм их цонхгор цайвар царайтай бас нэг тийм хүсэмжид бус байсан бол гэрт нь ороо харсан чинь өнөөх нөгөө өглөө болгон залбирдаг цагаан дээр их тийм гомон адилхан харагдлаа гэдэг шүү дээ. Тэгээд эндээс бас нэг сонин бодлоор санаарч гарч ирж байдаг. Тийм гівшлотон үнэхээр тийм гинэн цайлган тийм яг тийм хүн байсан уу гэдэг санаа гарч ирж байгаа. Яагаад гэвэл энэ хүн яагаад тэр гигийн цагаан дээр ихийг нэг бүсгүйтэй ингэж харьцуулж харж байна уу? Энэ хүн үнэн хэрэгтэг цагаан дээр их дээрийг залбирдаг байсан уу? Айлсуулын завхаа хүслээ харж хангадаг байсан уу? Ягаад гэвэл бүгд мэдж байгаа шүү дээ. Бурхны хөргийг зурхтаа бас нэг тодорхой хэмжээний нөгөө уян тачаангүй тийм хүний одоо их тийм төгөлдөр бие хаатай хийж байгаа шүү дээ. Тэгээд тэр хүслээ энэ бүсгүүдээр дамжуулж хангаж гин үү? Тэгээд нөгөө тэр хүсэл нь хангагдсан, тэрэндээ дурлцсан. Өв бахаа авахын хувьд бол ерөөсөө л ингээд тухайн үеийнхаа л хэрэгцээг хангаж байгаа байхгүй. Тэгэл абгуул бүрэн дуралцсан учраас хадгалж хамгаалж байсан хамаг хөнгөрөнгө мөнгө өв бахаа авахадаа зарцуулаад чин сайхан байшин тохинож өгөөд тэгээд нэг юм нөгөө хийднээс тэр бүсгүн амьдардаг хашаа хооронд бол нэг юм нарийнхан зам ингэж үүссэн ингээд их гоё бичдэг шүү дээ. Тэгээд тэр нарийнхан зам бол нэгдүгürt ламын ямар их хичээнгүлэн тийш очдөг байсныг харуулж байгаа. Хоёрдугаарт нарийнхан гэдэг утгаараа энэ хоёр хүний хоорондын харилцаа ямар нэмэгхэн туйхан салхаж ямар амархан байна вэ гэдгийг бас харуулж байгаа тийм. Тэр нарийнхан замаар. За тэгэхээр ингээд очиод тэр нэг өдөр хашаан дээрээ өөрийнхөө хаалган дээрээ очиод хартал хуучны зузаан янаг амрагтайхан хөвтөд байж байгааг манай лам харваа. За мэдээж орж скандал юм тийм. За би орж ерөөсө чийтгэв. За тэгээд хаалганыхаа босхыг ингэж хаалгаа нэвт одоо хүчээр татаж онгоолгож ороо. Даа чи юу гэж нинэ тэрэг гэхэд бол би чамд хайргүй эндээс тонихгүй юм нөгөө өв бах бол хэлж байгаа шүү дээ. Тэгэд аавууд эрэхтэй хаалганыхаа тий чи бидний тэр хаалганыхаа урд ирсэн бол эцэс төгсгөлд нь яаж байгаа гэхлээр хаалганых нь босгон дээр өв бахван авахатай тустай болчихсон. Хаалганых нь босгон дээр ертөнцийн хар нулимсыг өмбруулан хүү минь би чамгүйгээр одоо яаж амьдрах вэ? Над чи өөр хинтэй байх чинь надад хамаагүй. Би чамтай л цуг баймаар байна гэд ертөнцийн хар нулимсыг хаалганых нь босгон дээр нь бөмбөрүүлэн хэвтэж үлддэг. Нацагд орж нэг бичлэгийн хэм маяг те. Яг нэг тийм байдаг шүү дээ. Айгүй нэг тийм тансагтай. Нөгөө юм хитгэн үгээр их олон юмнуудыг ингээд өгчдөг. Тэгээ энийг бас юу гэж шилтгэл юм бэ л те. Тухайн үед нөгөө цаасыг ховор байсан учраас цаасыг хэмнэхийн тулд хэрхэн ганц хоёр үгээр хэдэн ширхэг одоо хэдэн өгүүлбэрийг багтаах уу гэдгийг бол
их тунгааж боддог байсан учраас энэ хүний бүтээлүүд богинохон хэрнээ утга төгөлтөр байдгаа гэдэг бол одоо юм санаа байдаг. Гэхдээ энэ дээрээс би бол нэг юм яг өв баху авахын тухай бол төдийлөн юм бүр амар дэлгэрэнгүй юм ерөөсөй байхгүй байхгүй. Гэхдээ миний анзаарж байгаагаар бол хэрвээ ламбугай тийм ашиглагдахад амархан байгаагүйсэн бол тий бас нэг юм хүсэлт ачаалт байгаагүйсэн бол өв баху авахаа ингэж арга ядан байж амьдрах байсан уу? Ингэж ирчүүцтэй унтаж хөвтөж ийм байдлаар өөрийнхөө хоногийн хоолой болгож явах байсан уу гэдэг нэг юм сонирхолтой санаа байгаа даа байхгүй. Тэгээ энэ утгаараа бас нөгөө талаас Монголын тухайн үеийн нийгмийг шөмжилж тий нэг талаас энэ лам уул нь бол одоо тий эд хөрөнгө тийм одоо өмч хөрөнгөөс хол байх хэрэгтэй хүн яг л нэрээ тийм их хөрөнгө мөнгөтэй байна тий байшин сав барьж өгөөд л одоо тэрүүгээр яагаад тийм хөрөнгөтэй байгаад байна. За нөгөө талаас энэ нөгөө хар тамхинд нийгэм ямар автцсан байсныг өв бохоо авахгаар бас харуулж байна те ямар түгээмэл үзэгдэл болцсон байсныг. За тэгээд нөгөө яг энэ явдлаараа тухайн үеийн нийгмийн бас нэг одоо тэр хятад хүмүүстэй нийлж ингэж яддаг байсан тэр одоо нийгмийн одоо тийм ажил хөдөлмөр эрхэлдэг байсан тийм төрлийн хүмүүсийг бас нөгөө талаараа хөнгөн ярьж байна те. Энэ бол яг нөгөө феодалдсан Монголын нийгмийн одоо хамаг бусар болохгүй байгаа юмыг энэ ламбугаан завхаар л үүнийг ашиглаж байгаа энэ өв бахва гэдэг авхаан одоо юугаар линзэр бид бүгд нь л одоо ингэж сануулга болж одоо түүхийн одоо нэг тийм гэрчлэх болж үлдсэн юм агуу өгүүлэлэг юм уу да. Тэгээ энийг одоо унших болгоход өөр байдаг шүү дээ амар сонио. Тэгээ юм 3 хаан нүр цаас ирнэ ингээ ерөөсөө ингээ уншигдаж дуустгүй тийм амар гайхалтай бүтээл одоо байнга л уншдаг шүү дээ. Ламбугаан нулимс дээр ч одоо тэгээд лам хүн болон тэр бүсгүй хоёрын ёс суртахуун яг л адилхан байгаад байгаа шүү дээ. Нийгмийн давхаргууд ерөөсөө бүгдээрээ бүх давхар дээр ялцарчихсан. Тэгэхээр захиал сануурлах нэг дээр дооргүй ерөөсөө бүгдтэй. Тэгэхээр чин яг тэр талаас нь тий. Бас их орц бичсэн баг. Тэгээд энэ жүжиг эмгэнэл жүжиг үү, нийтмийн жүжиг үү гэдэг бас их юм явдаг л та. Тэгээд сүүлийн үеийн ерөн судлаачтай өгүүлэлгээр бол үзэл баримтлалаар бол энэ бол эмгэнэлт нийтмийн жүжигээ. Ягаад эцэс төгсгөл нь бол энэ бүтэц бол өөрөө эмгэнэлт жүжиг. Гэхдээ яг энэ одоо ингэж амархан өрхөнд давцсан энэ ламыг бол хараад шоолж болно. Тийм учраас энэ бол одоо эмгэнэлт нийтмийн жүжигэ гэдэг тийм л одоо дүнтэлтэн дээр бас ирчээд байгаа. Тэгвэл манайхан бас ер нь нийтмийн жүжиг зохиол өгүүлэлэг гэж авч бас хандлага байгаад байдаг. Ер нь л гэхдээ трагед, комеди хоёр ч нэг ойрхон байдаг шүү дээ. Ерөөсөө нэг зоосны нөгөө хоёр тал юм шиг л дээ. Трагик комеди болчиход байгаа байхгүй энэ бол юм. Трагик комеди бол. Тэгэхээр тийм байна л да. Окей. За хоёулаа амартай ч өнөөдөр хамгийн эхлээд Виктор Хьюгогийн шовдор хүмүүс зохиолын Фантиныг ярьлаа. За дараа нь Ямагийн Женка, Любка хоёр бүсгүй. За дараа нь Достоевскигийн Сонягийн талаар дурдлаа. Тэгээд үе байх авахын тухай ярьлаа. 5 эмэгтэй одоо амьдралын талаар ерөөхдөө ярьлаа шүү дээ. Нэлээд удаан бэлдэж, нэлээд зориг гаргаж хийсэн одоо тэгээд. Манай нийгэмчүүд тэр болгон одоо яг энэ талаар яриад байдаг. Тоодгүй тий. Тоодгүй, орхигдуулдаг. Гэхдээ ер нь тэр тухайн биеийн үнэлэгчдийн амьдрал тэдний шалтгаан, тэдний зовлон болвол яг тухайн байгаа нийгмийнхээ тойлон болж идэг учраас энэ талаар бол бодож байх хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд бас цаашдаа ер нь уран зохиол гэдэг бол ерөөсөө хэмжээ хийцгаар, хөвөө хийцгаар ерөөсөө байхгүйгээр л сэдвүүдийг бол хамаа намаагүй тэр чигээр нь ил гаргаж ирдэг шүү дээ, тий. Илчилдэг талбар учраас маш олон зохиолууд дээр одоо энэ янхнуудын талаар, биеийн үнэлэгчдийн талаар одоо бас байдаг. Тэгээ бас нүдгч нар маань гэдэг янхан гэж хэлж чадвал битээ бас ингээд эмзэглээрээ бидний одоо монголчуудын л яг оноож нэрсэн хэлсэн үг шүү дээ. Энэ чинь доошоо хийж хад оромжилж байгаа явдал ерөөсөө биш юм. За тийм учраас юм байна. Тэгээд цаашдаа бас одоо энэ гунигт янхнуудаа дурсах гэдэг цуврал маань бол үргэлжлээд явах юм байна маа тий. Тэгэхээр магадгүй цаашдаа одоо юу байна? Шиний Маргаритагийн бүтээл байна. Тэрэн дээр гардаг бүсгүй бас их сонирхолтой. Яг нэг Паустийн домгийг барьж аваад орчин үеижүүлчихсэн. Тэрэн дээр бас Шиний Маргаритагийн бүсгүй хэрхэн өөрийнхөө хамаг амьдралаа Пауст зориулж байгаа тухай бас бүтээл гардаг. Тэр их сонирхолтой. Ер нь бол бас нөгөө Габриэл Гарсиа Маркесийн бас гонигч яхнуудад дурсах гээд бас нэг бүтээл байгаа тий. Бид нар ч одоо нөгөө нэрээ бол тэр Габриэл Гарсиа Маркесийн гонигт янхнуудад дурсах гэдэг номноос яг сэтвлээд тэрнийх нэрийг өгчөж байгаа байхгүй тий. Тэгэхээр дараагийн удаад магадгүй яг тэр гунигт янхнуудад дурсахугийн
Делгадина гэдэг 14 настай яахан одоо настай тэр охины одоо амьдралын талаар бас оруулж ярьж болох юм а тий. За мөн бас тийм дуйланд ирчүүдэд дурсах уу гэдэг бас тийм эрэгтэй хүмүүсийн талаар байж болох юм тий. Дон Хуан Дон Хуан буюу Дон Жуан тий. тийм Казанова байна. Вронский тий. тийм Тийм уран зохиол төр гарч исэн тийм их тийм олон амрагтай их тийм хайр дурлал дээр маш олон амрагтай хүүхний тэнгэртэй мөртлөө эхнэрийн тэнгэр яг эхнэрийн яг тэр ханийн тэнгэр байхгүй энэ ирчүүдийн талаар тэдний амьдралын талаар бас ярих юм бол их бас сонирхолтой болох юм болоо да тий. Янхан гэдэг бол гүн гүнзгий сэдв харин дуйланд ирчүүд бол яг гэр хүний амьдралын бас нэг сонирхолтой талуудыг тий. За өнөөдөр тэгээд хамтдаа ярилцсан өсгөөдөө баярлалаа. За тэгээд дараагийнхаа дугааруудтайгаа хамтдаа байцгаагаарай. За тэгээд өнөөдрийн подкастыг үзэж сонирхсан та бүхэндээ баярлалаа. За тэгээд дараа удахгүй дахиад уулзцаая үзэгчтэй. Баяртай.